자, 오늘 157문 보겠습니다. За өнөөдөр 157 дугаар асуулт. 하나님의 말씀을 어떻게 읽어야 하는가? Бурхны үгийг хэрхэн яаж унших вэ? Унших ёстой вэ? Гэрлээ нэмий түрүү уншуулсан юу? 아, 누구요? Гэрлээ. 아, 누구라 그랬죠? Гэрлээ. 예? 에르스, Гэрлээ. 게르. 죄송해요. 음. 죄송해요. 알겠습니다. 자, 성경을 높이 받들고 경외하는 마음으로 읽어야 한다. Библийг өндөрт өргөмжлөн эмээх сэтгэлээр унших ёстой. 그러니까 높이 받들고라는 게 손으로 위로 받든다는 말이에요? 아니면 마음으로 받든다는 말일까요? 일단은 그 다 뭐, 두 개의 의미가 다 있는데 네, 이제 설명은 뒤에 있거든요. 이 설명이 뒤에 네네, 있으니까 일단 글로만 그렇게 해주세요. 네네. 네. 네. 자, 그 성경은 하나님의 말씀이라는 사실과 또 하나님만이 우리가 성경을 깨닫게 하실 수 있다는 굳은 이 신념으로 또 그 가운데 계시되어 있는 하나님의 뜻을 알고 믿고 순종하고 싶어 하는 그러한 마음으로 부지런히 읽어야 한다. За цааш нь үргэлжлүүлээд тайлбар нь өөрөөр хэлбэл одоо Библийг яаж унших ёстой вэ гэсэн асуулт байгаа шүү дээ. Тэгээ Библийг өндөрт өргөмжилж эмээх сэтгэлээр унших ёстой. Өөрөөр хэлбэл Библи бол Бурхны үг гэдэг үнэн ба зөвхөн Бурхан л биднийг Библийг ойлгоход тусалж чаднаа гэсэн бат итгэлээр тэр дунд илчлэгдсэн Бурхны хүсэл таллыг мэдэж, итгэж, дуулууртай дагахыг хүссэн сэтгэлээр тууштай унших ёстой гэж байна. За би дахиад хэлээд өгье. Библийг өндөрт өргөмжлөн эмээх сэтгэлээр унших ёстой. Өөрөөр хэлбэл Библи бол Бурхны үг гэсэн үнэн ба зөвхөн Бурхан л бидэнд Библийг ухааруулж өгнө гэсэн бат итгэл үнэмшлэр тэр дунд илчлэгдсэн Бурхны хүсэл таллыг мэдэж, итгэж, дуулууртай дагах зүрх сэтгэлээр тууштай унших ёстой. 자, 또 성경의 내용 및 범위에 주의함으로써 묵상과 적용과 또 자기를 부인함과 기도함으로 성경을 읽어야 할 것이다. Мөн түнчлэн Библийн агуулга ба цар хүрээнд анхаарч тунгаан бясалгал ба хэрэгжүүлэлт өөрийгөө үгүйсгэх залбирлаар өөрийгөө үгүйсгэх болон залбирлаар Библийг унших ёстой. Мөн түнчлэн Библийн агуулга цар хүрээнд анхаарч тунгаан бясалгах, хэрэгжүүлэх, өөрийгөө үгүйсгэх болон залбирлаар Библийг унших ёстой. 자, 여기 이 관련된 성경 구절을 보면 시편 19편 10절, 또 느헤미야 8장 3절에서 10절, 또 출애굽기 24장 7절, 역대하 34장 27절, 이사야 66장 2절에 성경은 높이 받들고 경외하는 마음으로 읽어야 한다. За үүнтэй холбоотой Библийн ишлүүд нь болохоор дуулал 19-ийн 10, Нехемия 8-ийн 3-аас 10, Итлэл 24-ийн 7, 20 дугаар шастер 34-ийн 27, Исая 66-гийн 2. За дахиад хэлээд өгье. Дуулал 19-ийн 10, Нехемия 8-ийн 3-аас 10, Гитлэл 24-ийн 7, 20 дугаар шастер 34-ийн 27, Исая 66-гийн 2. За эдгээр ишлүүдэд болохоор Библийг өндөрт өргөмжилж
эмээх сэтгэлээр унших ёстой гэсэн тухайг өгүүлж байгаа. 자, 특별히 시편 19편 10절 말씀 가운데서는 여러분 금 좋죠, 그죠? 많은 금보다 네. 더 사모해라고 했습니다. Ялангуяа дуулал 19-ийн 10 дугаар ишлэлдэр болохоор а, за бич. Тэд 말씀을 алтнаас их шижир алтнаас ч илүү хөсөө штэ гэж хэлсэн байгаа. 꿀보다 더 단 것이 하나님 말씀이다라고 했습니다. Бас зүгийн балнаас ч илүү чихэрлэг амьттай зүйл Бурхны үг юм аа гэж хэлсэн байна. 우리 지난주에도 그래서 이 성경에 대한 말씀 보면서 이 성경을 우리가 자주 또 매일 정해서 읽어야 된다 이제 말씀을 드렸죠. Түрүүчийн хичээл дээр ч гэсэн бид нар ярилцахдаа Библийг өдөр бүр цаг товлоод унших ёстой гэдэг тухай ярилцсан. 최소한 우리 이 신학 공부하시는 분들은 10장 이상은 읽어야 됩니다. 매일 10장 이상. Библийн одоо сургалт сурч байгаа, теологи суралцж байгаа хүмүүс бол өдөрт доор хаяж 10 бүлэг унших ёстой. 과거에 그 역사에 대한 말씀을 드리면서 이 성경을 번역하다가 순교하신 분이 있다고 말씀을 드렸죠. За тэгээд Библийн тухай түүхийн тухай талаар бас бид нар ярилцсан байгаа. Тэгээд бичих явцдаа эзэнд амиа өргөсөн олон хүмүүс байгаа гэж ярьсан. 제가 영국에 지난주에 그 두 분을 소개하면서 제가 조금 자세히 설명을 못 드렸는데 그 Түрүүчийн 최초로 성경을 번역한 영어로 성경을 번역하신 분은 존 위클리프십니다. За тэгээд түрүүний хичээл дээр би нөгөө Библийг орчуулж байгаад эзэнд амиа өргөсөн хүмүүсийн тухай ярьж байхдаа зарим тайлбарыг бас дутуу орхисон байна. Хамгийн анх одоо Библийг орчуулах үйлчлэгийг хийж байгаад амиа өргөсөн хүн бол Английн Wycliffe гэж хүн байгаа. 자, 그런데 Wycliffe. 그분은 최초이긴 하지만 그 성경이 이제 라틴어로 번역이 돼 있는데 그 라틴어를 영어로 번역하신 분이 이 존 위클리프시다. За John Wycliffe гэж хүн тэгээд тэр хүн болохоор Библийг нөгөө латин хэл дээр байсан. Тэгээд латин хэлнээс англи хэл рүү Библийг орчуулах явцдаа эзэнд амиа өргөсөн байгаа. 자, 그 다음에 이 번역하신 분이 이 윌리엄 틴들이라는 목사님이신데요. 영국의 목사님이세요. 윌리엄 틴들. За түүний дараа Библийг орчуулсан хүн бол англи хэл рүү орчуулсан хүн болохоор William Tyndale гэж хүн байгаа. 자, 그분은 원어를 영어로 이제 번역하신 분이다. За William Tyndale-ийн хувьд болохоор яг латин хэлнээс биш яг үндсэн хэлнээс нь төрлөх хэлнээс нь буюу одоо еврей болон грек хэлнээс нь англи руу орчуулсан хүн. 그러니까 좀 차이가 있죠. 그러니까 жоохон 이분은 ялгаатай байгааз. 그 히브리어 헬라어를 영어로 바로 이제 번역하신 분입니다. Тэр одоо хоёр дахь хүн буюу William Tyndale гэж хүн бол хэлнээс нь еврей, грек хэлнээс нь англи хэл рүү орчуулсан. 아까 그 최초에 그 번역하신 존 니클리프 그분은 그 원어가 라틴어로 돼 있는데 그거를 라틴어로 된 거를 또 영어로 이렇게 번역을 했다. Харин хамгийн анхны одоо орчуулагч гэж ярьсан John Wycliffe гэж хүн нь болохоор латин хэлнээс Библи латин хэлний нөгөө 70 хүний орчуулга гэж байдаг шүү дээ. Septuagint гэж ярьдаг. Тэр латин хэлнээс нь англи руу орчуулсан. 자, 어쨌든 이분들이 그렇게 함으로써 결국에는 순교를 두 분 다 순교하셨습니다. Ямар ч үсэн энэ хоёр эрхэм бол Библийг орчуулах үйлчлэгийг хийж байсан. Тэгээд тэр үйлчлэгийг хийх явцдаа эзэнд амиа өргөсөн байгаамаа. 죄송합니다. 그
윌리엄 틴들 목사님만 순교되시고, 아까 그 존 음. 이클리프 목사님은 좀 핍박이 많았지만, 나중에 병 들어서 이제 돌아가시게 됐습니다. За уучлаарай андуурсан байна. Тэр хоёр дахь хүн буюу Уильям Тиндл гэж хүн нөгөө эхлэлнээс нь орчуулсан гэдсэн. Тэр хүн нь болохоор амиа өргөсөн байгаа. Өөрөөр хэлбэл одоо Иесус итгэдэг тий одоо итгэгч гэдгээс нь болоод түүнийг алсан гэсэн үг шүү дээ. Амиа өргөсөн. Эхний нөгөө Джон Виклиф гэдэг хүн нь болохоор маш их тийм дарамт шахалт хавчлага ирж исэн боловч одоо амиа өргөх хүртэл одоо тийм явдал болоогүй. Харин тэр амьдралынхаа эцэст өвчин тусаад тэгээд үүд болсон байна. 중요한 것은 이 성경이 오늘날 이렇게 각 나라로 이렇게 번역이 되기까지 앞서서 우리 믿음의 선진들이 많은 희생과 또 헌신과 또 순교도 있었다. Хамгийн гол нь бидний эндээс харах зүйл болохоор яаж нас барсан нь хамаагүй ийм олон одоо бидний одоо Ахмад үеийнхэн эзний энэ үгийг янз бүрийн хэлээр орчуулж өнөөдөр бидэнд монгол хэлээр манж гэсэн эрх хүртэл ингэж зүдэж зүтгэн хөдөлмөрлөж хичээл зүтгэл гаргаж зөвлөж байсан тэгсэн хүчинд ингэж олон хэлээр орчуулагдсан байна. Тэдний одоо тэр хөлс цус нулимс тэр зүтгэл зүтгэл байсан учраас өнөөдөр ийм олон хэлээр Библи орчуулагдсан байна гэдгийг ойлгох явдал. 자, 그렇게 하셨던 것은 이 성경이 하나님의 말씀이기 때문에 그랬던 거죠. Тэр ингэж одоо тэд амиа өргөх хүртлээр ингэж зүтгэсэн нь бол яагаад тийм юм бэ гэхээр энэ Библи бол Бурхны үг учраас тэгэж бүх амьдралаа зориулсан байна. 자, 베드로후서 1장 19절에서 21절에 보면 이 성경은 하나님의 말씀이라는 사실을 믿음으로 읽어야 한다. 2-р Петр 1-ийн 19-с 21-р ишлэлийг харах юм бол Библи бол Бурхны үг гэдэгт итгэсэн итгэлээр түүнийг унших ёстой гэсэн байна. 자, 믿음이 없이 우리가 성경을 보면 하나님의 감동이 없습니다. Хэрвээ итгэлгүйгээр Библийг унших юм бол ямар ч Бурхны тэр сэтгэл хөдлөл бидэнд ирэхгүй. 그러니까 이 성경은 하나님 말씀이기 때문에 하나님이 감동을 주지 않으시면 이 말씀을 우리가 읽어도 알 수 없습니다. Тэр нэгэн талаас энэ Библи маань амьд Бурхны үг учраас Бурхан л бидний зүрх сэтгэлийг уншиж явах явцад зүрх сэтгэлийг ингэж хөдөлгөж ойлгуулж өгөхгүй бол бид нар хичнээн их уншаад ч ямар ч ашиг тусгүй. 그리고 여기 말씀 가운데서 이 말씀을 이 사사로이, 그러니까 마음대로 이 성경을 해석하지 말라 했습니다. За бас энэ 1-р Петр 1-ийн 2-р Петр 1-ийн 19-с 21 дээр юу ч хэлсэн байгаа гэхээр өөрсдийнхөө дураар тайлбарлаж юусоо болохгүй Библийн үгийг. 만약에 성경을 잘못 해석하게 되면은 이단이 될 수 있어요. Тэрөө Библийн үгсийг өөрсдийнхөө дураар буруу тайлбарлах юм бол гаж урсгал болох магадлалтай юм аа. 이단이 다른 게 아닙니다. 시작은 같은데 그 끝이 다르게 되는 거예요. Тэр гаж урсгал гэхээр биднээс огт хамаагүй бидэртэй ямар ч одоо холбоо сүлбээгүй тийм хүмүүс гэж ойлгож болохгүй. Эхлэл нь бол бидэртэй яг адилхан. Харин тэдний төгсгөл нь биднээс огт өөр байдаг юм аа. 자, 누가복음 24장 45절, 또 고린도후서 3장 13절, 16절에 우리가 성경을 읽을 때 오직 하나님만이 성경을 깨닫게 하실 수 있다는 이 굳은 신념으로 읽어야 한다. За Луг 24:45, 2-р Коринт 3:13-аас 16. Луг 24:45, 2-р Коринт 3:13-аас 16. Энэ ишлэлээр бид нэр Библийг уншихдаа зөвхөн Бурхан л Библийг ойлгуулж, ухааруулж өгч чадна гэсэн бат итгэлээр унших ёстой гэж өгүүлсэн байна.
Зөвхөн Бурхан л энэ Библийг бидэнд ойлгуулж ухааруулж өгч чадна гэсэн бат итгэлээр унших хэрэгтэй. 신명기 17장 19절, 20절에는 우리는 그 가운데 계시되어 있는 하나님의 뜻을 알고 믿고 순종하고 싶어 하는 그러한 욕망으로 성경을 읽어야 됩니다. За дараа нь болохоор юу Дэд хууль намын 17 дугаар бүлгийн 19-с 20. Дэд хууль 17-гийн 19-с 20. Бид нэр тэр дунд илчлэгдсэн байгаа. Тэр дунд гэдэг нь Бурхны Библи дунд тий. Тэр дунд илчлэгдсэн байгаа Бурхны хүсэл тааллыг мэдэж, итгэж, дуулууртай дагахыг хүссэн сэтгэлээр Библийг унших ёстой гэж байна. 어, 이 본문 한번 읽어볼게요. 굉장히 중요한 본문이거든요. 신명기 17장 19절에서 За 20절. энэ эшлэл маш чухал эшлэл учраас бүгдээрээ уншия. Дэд хууль 17-гийн 19-с 20. 제가 읽어요. 네, 한번 읽어주세요. 19절, За 20절까지. би уншия. Өөртөө байлгаж түүнийг амьдралынхаа бүхий л өдөр унших ёстой. Ингэснээр тэр уг хуулийн бүх үг буюу эдгээр зарлигийг сахин үлдэж, эзэн бурхнаасаа эмээхийг сурах бөгөөд зүрх нь ах トゥ нараасаа дээгүүр өргөгдөхгүй, мөн уг тушаалаас баруун тийш зүүн тийш хазаахгүй юм. Ингэснээр тэр өөрөө болон хүүгүүд нь Израилийн дунд урт удаан хаанчилнаа. 아멘. Амен. 자, 이 말씀은 모세가 이스라엘 백성들에게 이제 가나안에 들어가서 거기서 너희가 왕을 세우게 될 때 그 왕은 반드시 이 말씀대로 성경을 옆에 두고 또 늘 읽고 배우면서 하나님을 잘 섬겨라. 이렇게 말씀해 주신 겁니다. За энэ хэсэг болохоор Мосе ард түмэнд Израилийн ард түмэнд хандан та нар Канаан нутагт очоод өөрсдөө одоо хаантай болох болно. Тэр хаан нь яах ёстой вэ гэхээр Библийг үргэлж хажуудаа ойр байлгаж тэр үгийг сахин биелүүлж ард түмнээ удирдах ёстой гэсэн одоо сургаалыг айлдсан тийм хэсэг байгаа. 자, 우리도 마찬가지죠. 이 하나님의 말씀을 늘 가까이 하고 또 이 말씀을 잘 배워서 하나님을 섬기게 되면 교만할 수가 없죠. Бид нэр ч гэсэн адилхан бид нэр Бурхны үгийг буюу Библийг үргэлж өөртөө ойр байлгаж өдөр бүр тунгаан бясалгаж түүний сурч дуулууртай дагах юм бол бид нэр Бурхан зааж гэсэн сайн үйлчилж чадна бас бусдаас их хэрэг бардам болохгүй байж чаднаа. 자, 그런데 우리가 하나님 말씀을 가까이 하지 않으면 어떻게 되겠어요? 하나님으로부터 점점 멀어지게 되겠죠. Харин эсрэгээр бид нэр Бурхны үгийг өөртөө ойр байлгахгүй байх юм бол юу болох вэ гэхээр Бурханаас аажмаар холдно, хөндөрнө гэсэн үг. 자, 그러므로 우리가 하나님 말씀을 늘 가까이 하면 하나님께서 그러한 자에게 반드시 복을 주십니다. Тийм учраас бид нэр Бурхны үгийг үргэлж өөртөө ойр байлгах юм бол Бурхан тийм хүмүүсийг заавал өрөөж өг болно. 그 복은 다름이 아니죠. 하나님이 함께 하시기 때문에 우리가 사는 날 동안에도 장구하게 될 수 있는 것입니다. Тэр ерөөл нь юу байх вэ гэхээр бид нар Бурхантайгаа үргэлж ойр хамт амьдарч байгаа болохоор бидний энэ дэлхий дээр амьдрах нас маань урт болно гэсэн үг. 자, 사도행전 17장 11절에 보면 부지런히 성경을 읽어야 한다. За дараагийн эшлэл нь болохоор Үйлс намын 17-гийн 11. За 17-гийн 11 дээрс харах юм бол бичвэрийг буюу Библийг залхууралгүй хичээнгүйлэн унших ёстой гэсэн байна. 자, 여기 보면은 이 본문에 보면 이 베레아 사람이 나오는데요. 베레아 사람. За энэ нэшлэл дээр харах юм бол Беройчууд гэж хүмүүс гарч байгаа. 이 사람들은
하나님 말씀을 간절히 받아서 말씀이 그러한가, 이것이 과연 그 말씀이 어떠한가, 날마다 상고한다고 했습니다. За тэр Берөөчүүд ямар хүмүүс байсан бэ гэхээр уужим сэтгэлтэй тэгээд үгийг дуртай хүлээн авч эдгээр нь үнэн эсхийг бичвэрээс өдөр бүр нягтлан үздэг байлаа гэж байна. 상고한다는 것은 그 말씀에 대해서 깊이 이 생각하고 또 깊이 이렇게 깨닫도록 그렇게 하는 거죠. Тэгэхээр нягтлан үзнэ гэдэг нь энэ Библийг өдөр бүр ингэж уншиж, судалж, гүн гүнзгий тунгаан боддог байсан гэсэн үг юм. 사도행전 8장 30절, 34절, 누가복음 10장 26절에서 28절에 우리 성경의 참된 의미를 구하기 위해서 성경의 내용 및 범위에 주의해서 읽어야 한다. За цааш нь Үлс 8:30 34, Лук 10:26-аас 28. Үлс 8:30 34, Лук 10:26-аас 28. За эдгээр ишлэлүүдээр болохоор Библийн жинхэнэ утгыг эрэлхийлэхийн тулд Библийн агуулга болон цар хүрээнд анхаарч унших ёстой. Библийн жинхэнэ нутгийг эрэлхийлж олохын тулд Библийн агуулга болон цар хүрээнд анхаарч унших ёстой. 자, 시편 1편 2절 또 119편 97절에 이 성경은 이 묵상하며 읽어야 한다. За дуулал 1-2 мөн 119-ийн 97. Дуулал 1-2 119-ийн 17. 97. 119-ийн 97. Тэгэхээр ишлүүдээс харах юм бол Библийн Бурхны үгийг Библийг уншихдаа тунгаан бясалгаж унших ёстой гэсэн байна. 자, 우리 시편 1편에 대한 말씀 여러분 잘 아시죠? 이 복 있는 사람에 대한 말씀입니다. 복 있는 사람. За дуулал 1-р бүлгийг бол та бүхэн маш сайн мэдж байгаа тийм ээ. Энд болохоор ерөөлтэй хүн гэж ямар хүн юм бэ гэдэг тухай өгсөн байдаг. 그 2절의 말씀이 여호와의 율법을 즐거워하여 그 율법을 주야로 묵상하는 자로다라고 했습니다. За 2-р ишлэлээр дуулал 1-2 дээр эрүүлтэй хүн бол эзний хуулийг багтаж энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгадаг гэсэн байна. 자, 그래서 이 묵상한다는 것은 이 기도하는 가운데서 하나님 말씀을 깊이 이렇게 생각하는 거죠. За тэгэхээр бясалгана гэдэг нь болохоор одоо залбирал донд Бурхны үгийг гүн гүнзгий тунгааж бодно гэсэн үг. 그래서 그 하나님의 뜻을 좀 더 간절한 마음으로 고요한 가운데서 하나님의 뜻을 찾는 것입니다. За тэгээд чимээгүй тайван орчинд Бурхны үгийг гүн гүнзгий тунгааж түүний хүсэл таалал юу юм бэ гэдгийг эрэлхийлж хүсэмжлэн бодно гэсэн үг. 자, 그러니까 우리가 이제 성경을 읽을 때, 자, 아까 제가 이제 10장 이상씩 읽으라 했을 때는 좀 이렇게 성경이 빠르게 진행이 될 수 있습니다. За тэгээд түрүүн би хэлсэн тийм ээ бид нар бол өдөрт дор хаяж 10 бүлгийг унших ёстой гэж. Тэр 10 бүлгийг унших үед бол мэдээж бид нар одоо хурдан уншаад өнгөрчөж болох юм. 그러니까 너무 성경을 천천히 읽게 되면은 그것도 좋은 방법인데, 또 그렇게 읽을 수도 있지만, 그렇게 되면은 성경을 전체적으로 읽기가 어렵게 됩니다. Хитрхи удаан ингээд унших юм бол одоо ойлгож одоо тунгаан бодож гэх юм уу та тэгэж унших юм бол яг хөө тэгэж уншиж болно л да. Гэхдээ тэгэж хитрхи удаан уншихаар нөгөө Библийг ингээд хурдан одоо уншиж дуусгах бүгдийг хөрөн уншиж дуусгахад жоохон төвөгтэй санагддаг. 자, 그래서 성경을
적당한 속도로 읽어 나가는 시간이 필요하고 또 여기서 묵상을 한다는 것은 이 기도하는 가운데서 이 기도할 때 특별히 하나님 말씀을 기억하면서 그렇게 기도하는 것입니다. За тэгэхээр нөгөө Библийн уншлага хийх чимээгүй цаг буюу одоо тунгаан бясалгах хоёр чинь өөр байгаа тийм ээ. Библийн уншлагыг бол бид нэр одоо өөртөө тохирох хурдаар зохистой хурдаар ингээд уншаад явахд болно. Харин тунгаан бясалгана гэдэг бол залбирал дунд тодорхой одоо хэсэг үгийг ишлэлийн талаар гүн гүнзгий тэр утга учирыг нь эрэл хийж хайж эрэл хайгуул хийж тэгэж гүнзгий бодож залбирал дундаа тэгж тунгаан бодохыг хэлж байгаа юм. 자, 역대하 34장 21절에 하나님의 말씀을 읽음에 있어서 우리는 그 말씀을 우리 자신에게 적용해야 하며 또 우리 삶과 필요에 관한 말씀을 분별해야 합니다. За 20 дугаар шастрын номын 34-ийн 21. 20 дугаар шастрын 34-ийн 21. За Бурхны үгийг уншихдаа бид тэрхүү үгийг өөрөө өөртөө хэрэгжүүлэх ёстой бөгөөд өөрийн амьдрал ба хэрэгцээний талаар үгийг ялган салгаж унших ёстой. 자, 그러니까 우리가 성경을 가까이 하고 또 묵상하는 가운데서 우리의 그 행동, 우리의 삶에서도 그 말씀이 그대로 드러나야 되겠죠? Тэгэхээр Библийг бид нар унших, тунгаан бясалгах энэ үйлдэл маань болохоор бидний амьдралтай нягт уялдаатай байх ёстой. Тэрнээс биш уншлагын тусдаа, тунгаан бодохын тусдаа тэгснэ амьдрал нь болохоор шал өөр байгаад иж болохгүй. Өөрийн амьдралтай хэрэгцээд нь бол нягт уялдаж яг амьдрал дээр тэр маань хэрэгжиж бэлэгдэж байх ёстой. 자, 그래서 우리가 많이 읽고 많이 배웠는데, 그럼에도 하나님의 말씀을 잘 순종하지 않으면 오히려 더 하나님의 이 진노, 하나님의 심판이 더 클 수 있습니다. Бид нэр их уншаал байдаг, Библийг олон удаа уншаал байдаг, тэгээд судлаал байдаг, суралцаал байдаг. Тэгсэн хэрнээ ерөөсөө өөр дээрээ хэрэгжүүлдэггүй, дуулууртай дагдаггүй байх юм бол эсвэргээрээ Бурхны тэр уур хилэн шийтгэл ирэх боломжтой, магадлалтай. 자, 그래서 우리의 말과 행동이 다르면 안 됩니다. Тэгэхээр бидний үг ба үйлдэл ялгаатай байж болохгүй. 물론 우리가 완전하게 100%다 할 수는 없겠죠. Мэдээж бид нэр одоо яг төгөлдөр 100% хийж байж чадахгүй л дээ. 그래서 또 하나님 앞에 간절히 기도하면서 하나님 말씀을 배운 그대로 우리가 실천하도록 힘을 써야 됩니다. Тийм учраас бид нар Бурхандаа залбирах ёстой. Тэгээд Бурхны тасламжтайгаар бид нар Бурхны үгийг амьдралдаа аль болох ихээр хэрэгжүүлж биелэл болгож амьдрахыг хичээх хэрэгтэй. 자, 잠언 3장 5절 또 신명기 33장 3절에 보면 우리는 자기를 부인하며 성경을 읽어야 한다. Дараа нь болохоор сургаалт төгс 3-5 дэд хууль 33-ийн 3. Сургаалт төгс 3-5 дэд хууль 33-ийн 3. Бид нар Библийг уншихдаа өөрийгөө үгүйсгэж унших ёстой гэж байна. 잠언 3장 5절의 말씀을 보면 마음을 다해서 여호와를 의뢰하고 내 명철을 의지하지 말라 했습니다. 내 명철을 의지하지 마라. Сургаалт төгс 3-5-ыг харах юм бол бүхий л зүрхээрээ эзэнд итэг өөрийнхөө ойлголтод бүү түшиглээ гэсэн юм. өөрийнхөө ойлголтод бүү түшгэл. 자, 이 자기를 부인한다는 것은 겸손한 마음으로 성경을 읽어야 된다는 것입니다. Өөрийгөө үгүйсгэнэ гэдэг нь бол ерөөсөө даруй зүрх сэтгэлээр гэсэн үг юм. 자, 그래서 내 생각, 그리고 내 어떤 견해, 내 경험, 이런 거를 좀 포기하고 내려놓고 우리 생각보다
하나님의 뜻을 인정하고 순종함으로 읽어야 한다는 것입니다. Өөрөөр хэлэх юм бол бид нэр өөрсдийнхөө одоо үзэл бодол буруу тий өрөөсгөл явцуу үзэл санаанаас татгалзаж өөрийнхөө бодол санаанаас илүү бурхны хүсэл тааллыг хүлээн зөвшөөрч дуулууртай даахаж унших ёстой. Дуулууртай хахад унших ёстой гэсэн. Өөрийнхөө 그러니까, 음, үзэл санаа 음. өрөөсгөл үзэл бодлоос татгалзаж өөрийнхөө бодлоос илүү бурхны хүсэл таслыг хүлээн зөвшөөрч дуулууртайгаар унших ёстой гэж. 성경을 읽다 보면 이제 어, 이해가 잘 안 되는 부분이 많이 있겠죠. За мэдээж Библийг унших явцад сайн ойлгохгүй, тэг ойлгомжгүй тийм эсгүүд таардаг. 네, 그건 당연한 것입니다. За тэр бол мэдээж байх ёстой зүйл. 그래서 먼저 자기를 부인하고 기도하면서 하나님의 뜻을 찾는 것입니다. Тийм учраас юун дөрөнд өөрийгөө үгүйсгэж залбираад тэгээд бурхны яг хүсэл юу юм бэ гэдгийг хайж ирмэлцэх ёстой. 좀 시간이 지나야 깨닫게 되는 부분들이 있어요. Яагаад гэвэл за хэсэг хугацаа өнгөрсний дараа ойлгогдох тийм хэсгүүд байдаг учраас. 그 처음 교회에 나온 성도들이 성경을 처음부터 다 이해하기가 어렵겠죠. Чуулганд анх удаа ирж байгаа хүмүүс шинэ итгэгчдийн хувьд бол Библийг анхнаас одоо шууд уншаад ойлгоно гэсэн ойлгоход хэцүү шүү дээ, тийм ээ. 아직 그 믿음이 자라나지 않은 그런 단계이기 때문에 우리가 어린 아이들을 봐도 그렇죠. 좀 시간이 좀 지나야 됩니다. Яагаад гэвэл тэд нэр маань итгэлээр одоо балчир хүүхдүүд гэсэн үг, тийм ээ. Тэгэхээр хүүхдүүдийг ч гэсэн харахад хэсэг хугацааны дараа тэр одоо болохгүй гэдээсэн зүйлийг өөртөө ойлгочихсон л явж идэг. Яг түүнтэй адилхан. 자, 물론 하나님이 특별한 은혜로 깨닫게 해주시는 부분도 있습니다. Мэдээж бас бурхан өөрөө онцгой нэгүслээ үзүүлж тэр хэцүү зүйлийг ч гэсэн хэцүү агуулгыг ч гэсэн ойлгуулдаг тийм тохиолдол бий. 근데 대체적으로 이렇게 보면, 예, 어른이 되어야 이 단단한 식물을 먹을 수 있듯이 이 하나님께서 어, 우리 성도들을 여러 가지로 이렇게 연단을 시키셔서 그 연단을 통해서 예, 자라나게 하십니다. Гэхдээ ерөнхийд нь харах юм бол бурхан яг л одоо хүүхдэр жишээ авах юм бол хүүхэд өсөж торинсныхоо дараа шүдэн нургаа тэгээд ингээд хатуу хоол те бор хоол идэж чаддагтай адилхан бурхан тодорхой хэмжээнд тэр хүний итгэлийг өссөний дараа тэр хэсгийг одоо тайлбарлаад юм уу альсвал уншихад ойлгох хэмжээнд итгэл нь өссөний дараа тэр Библийн одоо тэр хэцүү ойлгохгүйсэн агуулгыг нь ойлгуулж өгөө. 잠언 2장 1절에 6절에 또 시편 119편 18절, 느헤미야 7장 6절 8절에 우리는 기도를 동반해서 하나님의 말씀을 읽어야 한다. За сургаалт үгс 2-ын 1-ээс 6, сургаалт үгс 2-ын 1-ээс 6, дуулал 119-18, дуулал 119-18, Нехемия 7-гийн 6-8, Нехемия 7-гийн 6-8. Эдгээр ишлээс харах юм бол бид нэр залбиралтай хамт Бурхны үгийг унших ёстой гэж. 자, 그러니까 여러분, 뭐, 기도 시간 따로 있고, 성경 읽는 시간 뭐 따로 있을 수도 있겠지만, 사실은 기도와 이 말씀은 같이 하는 겁니다. Мэдээж бид нэр одоо залбирлын цаг тусдаа, Библи унших цаг тусдаа ингээд товлсон байж болох юм л да. Гэхдээ ер нь бол залбирал гэдэг бол Бурхны үгтэй л хамт явагдчихэв. 자, 그러면 아까 우리 해설을 좀 몇 개 보겠습니다. За одоо ишлүүдээ ярьсан тийм ээ. Тэгээ одоо тайлбар хэсэг орё. Библийг яаж унших ёстой вэ гэдэг асуултынхаа тайлбар хэсэг. 자, 우리가 아까 처음에 성경을 높이 받들고 경외하는 마음으로
있는다고 했는데 이것은 무엇을 의미하는가? За тэгээд түрүү нөгөө яаж унших вэ гэсэн асуултын хариулт нь болохоор бид нэр Библийг өндөрт өргөмжилж эмээх сэтгэлээр унших ёстой гэсэн байгаа. Энэ нь ямар утгатай вэ гэсэн асуулт байна. 자, 이 성경을 이렇게 높이 들라고 말씀하는 의미보다도 이것은 우리의 태도, 자세를 말하는 것입니다. Мгм. За өндөрт өргөмжилч гэдэг нь болохоор одоо Библийг ингээ гар дээрээ өндөрт ингэж өргөж барьж байгаад уншина гэсэн ойлголтоос илүү бидний зүрх сэтгэлийн хандлага тийм байх ёстой гэдгийг хэлж байгаа. 자, 그러니까 이 세상에 많은 책들이 있지만 이 성경은 우리를 이 구원해 주는 그러한 이 생명의 말씀이다라는 것입니다. Тэгэхээр энэ дэлхий дээр маш олон янзын ном байдаг шүү дээ. Гэхдээ Библи бол ялангуяа биднэрт амьдралыг өгдөг, бидний амьтай холбоотой ийм ном байгаамаа. 물론 세상에 여러 가지 책들 중에서도 우리에게 유익을 주는 책들이 많이 있죠. Мэдээж энэ дэлхий дээр байгаа өчнөө олон номууд дундаас бидэнд ашиг тустай номууд ч гэсэн байдаг. 그러나 세상의 그 어느 책도 우리를 구원해 줄 수 있는 그러한 내용은 없습니다. Гэхдээ энэ дэлхийн өөр ямар ч номонд биднийг аварч чадах, бидэнд амьдралыг өгч чадах тийм ном байхгүй. 그렇기 때문에 이 성경 하나님 말씀을 우리가 매우 진지하게, 그렇게 아주, 우리 마음이 정말 사모하는 마음으로 그렇게 우리가 경외하는 마음으로 성경을 이제 봐야 된다라는 말씀인 것이죠. Тийм учраас бид нар Библиэд харьцахдаа үнэхээр чин сэтгэлээрээ, хүсэмжилсэн сэтгэлээр, үнэхээр эмээх сэтгэлээр хүндэтгэлтэй хандах хэрэгтэй юм аа. 자, 그렇다고 해서 뭐 다른 세상의 책들은 다 아무것도 아니다. 그렇게 무시하거나 그렇게 하라는 말씀이 아닙니다. За тэглээгээд Библиэс бусад энэ дэлхий дээр байгаа номуудыг та нар тоох хэрэггүй гэж байгаа юм биш. 그 말은 뭐냐면 우리가 세상적인 공부도 나름대로 우리가 해야 된다라는 말씀이에요. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид нэр одоо энэ ертөнцийн энэ дэлхий дээр олж авах ёстой эрдэм мэдлэгийг ч гэсэн бид нар бас эрмэлзэх хэрэгтэй, эрдэм мэдлэгт ч гэсэн суралцах хэрэгтэй гэдгийг хэлж байгаа. 가령 예를 들어서 여러분 우리가 글을 잘 읽질 못한다면은 성경 우리가 읽지를 못하겠죠. Наа хамгийн наад захын жишээ авахад л гэхэд тэр эрдэм мэдлэг дотор чинь бичиг үсэг сурах ч гэсэн эрдэм мэдлэг суралцж байгаа хэрэг шүү дээ, тийм ээ. Хэрвээ бид нар эрдэм мэдлэг бичиг үсэг сураагүй байсан бол Библийг ч гэсэн уншиж чадахгүй байх болно. 그리고 예수님의 제자들 가운데서 특별히 바울은 공부를 많이 했었습니다. Ялангуяа Есүсийн одоо дагалдагч нар дундаас Паул бол үнэхээр одоо эрдэм мэдлэгийг маш олон талаас нь одоо шилдэг тийм мэдлэгийг олж авсан хүн байгаа. 그러나 이 바울이 예수님을 만난 이후로 그 지식이 고상해서 다른 모든 것들은 이 분토와 같다. 이렇게 고백을 했습니다. Тэгснээр гисэн боловч тэр Паул хүртэл Есүстэй уулзсны дараа тэр дэлхийн тэр өөрийнх нь сурч мэдсэн тэр шилдэг мэдлэгч гэсэн Есүсийг мэдэх тэр агуу мэдлэгийн дэргэд өчүүхэн зүйл хог гэж хэлсэн байгаа. 자, 그런데 여러분, 그 말씀에서 우리가 오해를 하면 안 됩니다. Гэхдээ Паулийн хэлсэн тэр үгийг уншаад бид нар бас буруугаар ойлгож болохгүй. 네, 바울이 거기서 강조한 말은 그러니까 그만큼 이 하나님의 말씀은 세상의 학문과 비교할 수 없다라는 말씀을 한 거예요.
Тэр хэмжээгээр одоо дэлхийн эрдэм мэдлэгийг одоо бүр үл таамаглаад бүр хог шаар шавхруу зарим орчуулгуудаар бүр ялгадас гэсэн байдаг шүү дээ. Тэгж хэлсэн нь бол энэ дэлхийн эрдэм мэдлэг болон энэ Библийг Бурхны үгийг хооронд нь харьцуулахдаа л тэгж жишээ авсан болохоос ш. Энэ дэлхийн эрдэм мэдлэг бол үнэхээр одоо хог шаар ялгадас шиг бидэрт одоо ямар ч ач тусгүй ямар ч нэмэр болдоггүй тийм эрдэм мэдлэг гэсэн утгаар нь хэлээгүй маа. 그리고 그는 복음을 전할 때에도 내가 세상의 지혜와 말로 하지 않고 오직 십자가의 도만 전하겠다. 그렇게 예, 말씀을 했습니다. Бас Паул хэлэхдээ би сайн мэдээг дэлгэрүүлэхдээ сайн мэдээг ярихдаа энэ дэлхийн үгс болон энэ дэлхийн эмэрхүү ухаанаар яриаггүй зөвхөн загалмайн замыг танарт дамжуулсан гэж хэлсэн мэт. 자, 그러면 바울이 그동안에 공부했던 게 다 필요가 없었다라는 말씀일까요? Тэгвэл Паулын өнгөрсөн хугацаанд суурч мэдсэн тэр олж мэдсэн тэр эрдэм мэдлэг нь бүгд хэрэгцээгүй гэсэн үг юм болов? 자, 그렇지 않습니다. 바울은 우리가 잘 알듯이 이 신약 성경 대부분을 바울이 썼어요. Огт тийм биш ээ. Тэгээ бидний сайн мэдэж байгаачлан шин гэрээний ихэнх номуудыг ихэнх загтлуудыг Паул бичсэн байдаг. 여러분 잘 아시죠? 로마서부터 고린도전후서 그 뒤에 많은 이 신약 성경 예, 대부분을 바울이 기록을 했습니다. Та нарын сайн мэдэж байгаачлан Ром номоос ахуулаад 1-р Коринт, 2-р Коринт, тэгээд үргэлжлүүлээ Тимот гэх мэтчлэн тийм ээ. Энэ маш олон загтлуудыг Паул бичсэн байгаа. 예, 하나님께서 이 바울이 그동안 이 공부했던 것을 이렇게 하나님께서 그걸 잘 이렇게 사용하게 하신 겁니다. Тэр Паулийн тэр өмнө нь Есүстэй уулзахаас өмнөх тэр амьдралдаа сурсан, мэдсэн тэр эрдэм мэдлэг, тэр ур чадварыг нь Бурхан өөрийнхөө ажилд ингэж ашигласан байна. 그러나 바울이 이 강조하는 것은 예, 자기가 열심히 했지만 그것을 자랑하는 것이 아니라 그 중심은 오직 예수 그리스도만 자랑했던 것입니다. Гэхдээ Паулийн донцолж хамгийн одоо чухалчилж ярьдаг байсан зүйл нь бол мэдээж тэр өнгөрсөн амьдралдаа хичээнгүйлэн суралцаж эрдэм мэдлэгийг олж авсан боловч Паулийн амьдралын гол цөм нь түүний үйлчлэлийн гол цөм нь ерөөсөө Есүс байсан. Есүсээс өөр юу ч тэр чухалчилж дээр өргөмжлөөгүй. 자, 그러니까 이 성경과 다른 세상의 학문하고는 예, 당연히 우리가 비교할 수 없죠. Тийм утгаараа аваад үзэх юм бол Библи болон энэ дэлхийн эрдэм мэдлэгийг бол бид нэр үнэхээр харьцуулж болшгүй хоёр зүйл юм аа. 그러나 우리가 이 세상적인 학문도 무시해서는 안 된다는 말씀을 예, 드리는 것입니다. Тэгсэн мэдээж одоо харьцуулж болшгүй хоёр зүйл боловч бид нар бас энэ дэлхий дээр амьдрахад хэрэгтэй эрдэм мэдлэгийг бол бас үл хамсарлаж болохгүй. 그리고 또, 이 세상 학문이 또 이 하나님 말씀 그 우위에 있어서도 안 됩니다. Энэ дэлхийн эрдэм мэдлэгт бид нар шамдан суралцах ёстой боловч тэр эрдэм мэдлэг нь Бурхны үгээс дээгүүр байж болохгүй. Тэр эрдэм мэдлэгээ бид нар Бурхны үгээс дээгүүр тавьж болохгүй бай. 자, 그러니까 우리가 하나님 말씀을 전적으로 경외하면서 그리고 이 세상의 학문도 겸손한 마음으로 조심스럽게 우리가 잘 다루어야 한다. Тэгэхээр бид нар Бурхны үгийг бол хамгийн дээд өргөмжилж эмээх зүрх сэтгэлээр хандах ёстой. Мөн түүний хажуугаар энэ дэлхийн эрдэм мэдлэгийг бид нараас хичээнгүйлэн шамдан суралцаж болгоомжтой өөрсдөө амьдралдаа хэрэгжүүлэх ёстой. 아, 피곤하시죠? Ядарч гэнэ үү? 자, 예, 우리 함께 또 시작해 봅시다. За цаашаа хамтдаа явъя. 자, 들어오셨죠? За орж ирсэн үү манайхаа? 자, 두 번째 보면, 이 해설을 보면, 이 성경을
하나님의 말씀으로 간주해야 하는가, 아니면 사람의 말로 간주해야 하는가? За тайлбарын маань хоёр дахь асуулт нь ямар асуулт вэ гэхээр бид Библийг Бурхны үг гэж үзэх ёстой юу? Эсвэл хүний үг гэж үзэх ёстой юу? 자, 이 질문이 굉장히 중요한 질문입니다. За энэ асуулт бол маш чухал асуулт. 예, 당연히 저와 여러분은 이 하나님 말씀으로 우리가 믿고 있죠. Бид нар бол мэдээж Бурхны үг гэж итгэж байгаа. 자, 그런데 이 성경은 분명한 것은 사람들에 의해 기록이 되었다는 것입니다. Гэхдээ бидний одоо маргаж болшгүй нэг үнэн юу вэ гэхээр энэ Бурхны үг маань хүмүүсээр бичигдсэн. Хүмүүс бичсэн гэдэг нь бол маргашгүй үнэн. 자, 그러나 사람들이 기록을 했지만 중요한 것은 이 성경의 진정한 저자가 확실히 성령 하나님이심을 우리는 깨달아야 합니다. Хэдийгээр хүмүүс бичиж тэмдэглэж одоо ном болгож үлдээсэн боловч энэ Библийн жинхэнэ зохиолч нь бол яах аргагүй ариун сүнс бурхан гэдгийг бид нар ойлгох ёстой. 자, 결과적으로 우리는 성경이 진정한 하나님의 말씀이다 라는 확신을 가지고 읽어야만 합니다. Өөрөөр хэлэх юм бол эцээцэд бид Библийг жинхэнэ бурханы үг гэсэн бат итгэлтэйгээр унших ёстой маа. 네, 물론 모세, 이사야, 바울 등 이 사람이 기록하긴 했지만 그건 그렇게 중요하지 않습니다. Хэдийгээр одоо бичиж тэмдэглэж ном болгосон нь бол Мосе, Исая, Паул гэх мэт хүмүүс байгаа боловч тэр бүхнийг бид тэр одоо 그러니까 그들은 тийм 그저 чухал биш. 도구로서 그렇게 쓰임 받은 것뿐입니다. Ягаад гэвэл тэр хүмүүс бол зүгээр л бурхны одоо нэгсэндээ гар нь болж бурхны тэр багаж хэрэгсэл нь болж ашиглагдаж байсан л хүмүүс гэдэг юм. 그래서 중요한 것은 하나님께서 성경의 진정한 저자가 되시고 그래서 성경은 진정한 하나님의 말씀이다라는 것입니다. Тэр хамгийн гол нь бурхан өөрөө Библийн жинхэнэ зохиолч бөгөөд Библи бол жинхэнэ бурхны үг юм аа гэдэг нь хамгийн чухал юм. 여러분 그 성경이 원본이 없습니다. 다 아시죠, 여러분? За Библийн маань ер нь яг их хувилбар их бичиг нь бол ерөөсөй байхгүй гэдгийг та нар мэдж байгаа тийм ээ. 네, 무슨 말인가 하면은 우리가 지금 이렇게 번역된 성경은 그 원본을 베껴둔 그 사본들에 의해서 지금 이렇게 번역이 되어진 겁니다. Өөрөөр хэлбэл яг одоо энэ Паул ч гэдэг юм уу Мосе, Исая гэдэг хүмүүсийн өөрсдийнхөө гараар бичиж үлдээсэн тэр их хувилбарууд нь бол бүгдээрээ ерөөсөө устдад байхгүй болсон. Харин тэр хүмүүсийн тэр их хувилбараас нь хуулж бичсэн тийм ээ. Тухайд л дандаа гараараа хуулж биччихсэн. Тэр хуулбарууд бол маш олон байдаг. Тэр хуулбаруудаас үлдсэн тэр үлдэгдлүүдийг нь олоод цуглуулад эмхтэйгээд тэгээд тэд нарыг нэг ном болгоод тэрнээс нь янз бүрийн хэлүүд рүү ингэж хөрвүүлж орчуулсан тийм одоо маягтай явж байгаа. Тийм төвхтэй байгаа. 자, 우리 생각에는 그 원본을 왜 놔두시지? 왜 원본이 왜 없을까? 이제 그런 생각이 들 수 있죠. За юу бид нар болохоор тэр их хувилбарыг байлгаж яахгүй яасан бэ? Яагаад их хувилбарыг алга болгочихж байгаа юм бэ гэж бодож магадгүй. 자, 그런데 만약에 그 원본을 하나님께서 잘 놔두셨다면 아마 그 원본이 아마 우상이 될 수도 있었을 겁니다. Гэхдээ нэг талаар бодоод үзэх юм бол хэрвээ тэр их хувилбарыг нь бурхан тий устгуулахгүйгээр ингээд өнөөдрийг хүртэл ингээд хадгалаад одоо хамгаалуулаад ингээд өнөөдрийг хүргэсэн болвол магадгүй хүн төрлөختөө аль хэдийнэ тэр их хувилбарыг нь бас дахин шүтээ тэгээ өөрсдөө шүтэн болгочихсон явж явах магадлалтай. 자, 그래서 지금 우리에게 번역된 이 성경은 다 이
이 사본들의 자료를 통해서 이렇게 이 번역이 된 것입니다. Тэгэхээр өнөөдөр бидний гар дээр ингээд байгаа энэ Библи маань ер нь одоо бусад хэл дээр ч гэсэн орчуулагдсан бүхий л Библиуд бол их бичгээсээ биш харин их бичгээс хуулбарлсан тэгэл дараа нь тэр хуулбараас нь дахиад хуулбарлаж бичээл ингээд дамжиж ирсэн тэр хуулбаруудаас орчуулагдсан Библи юм аа гэдгийг ойлгох хэрэгтэй. 자, 그 오래전에 오늘날처럼 이렇게 종이도 없죠. 그래서 이렇게 양피지나 뭐 가죽이나 이런 데 이제 그렇게 기록이 돼서 그렇게 남겨진 건데 중요한 것은 어, 이 사본들의 그 여러 사본들이 있는데 그 내용들이 거의 동일했다는 거예요. Тэгэхээр дээр үед бол одоо нөгөө цаас энэ төр бол гарч ирээгүй байсан тэр үед нөгөө нэхий тий хоньны нэхий гэлтээд ч юм уу эсвэл бол одоо арьсан тийм одоо папирус ч гэж бас нэрэлдэг арьсан дээр одоо тийж хуулж бичдэг. Тэгээд тэрийг одоо хатгалдаг байсан байна. Тэгээ хамгийн гол нь болохоор Цүмийн ангиос нь 예, 이 사본들의 내용이 다 동일했다는 Аа 거예요. 예. аха. Тэгээ хамгийн гол нь болохоор тэр маш олон хүмүүс одоо ингэж үе дамжин нэг нэгнээсээ ингэж хуулбарлаж бичсэн боловч тэр бүх хуулбаруудын тэгээ хизээ одоо өмнө нь хуулбарлсан дараа нь одоо хуулбарсан тэр бүх агуулгууд нь бараг одоо хоорондоо адилхан одоо ерөөсөө бараг ингэ зөрөөгүй байдаг. Бүгдээрээ адилхан байдаг аа. 자, 그래서 이 사본들이 물론 한두 절 이렇게 차이가 나는 부분도 있습니다. Гэхдээ бол одоо ерөөсөө бас алдаа мадаггүй гэж хэлж болохгүй юм л да. Нэг хуулбарын яглах явцдаа зарим нэг ишлүүд бол наан цаанаа орох ч юм уу баг зэргийн ялгаа тий одоо үг үсэг нь алдагдах ч юм уу тиймэрхүү жижиг сажиг алдаа бол байдаг. Зөрүү байдаг. 이 구약의 이 사본이 발견된 게 한 1,000개 돼요, 1,000개. Тэгээ хуучин гэрээний одоо хуулбарл гэхэд бараг 1000 гаруй хуулбарууд олдсон. 자, 그런데 놀라운 것은 그 내용이 거의 동일하다는 거죠. Гэтэ үнэхээр гайхалтай нь тэр 1000 гаруй хуулбарууд хоорондоо бараг одоо зөрөөгүй, бараг одоо ямар ч ялгаагүй адилхан байсан явдал бол үнэхээр гайхалтай. 자, 그 얘기는 곧, 동일하다는 얘기는 곧, 원본은 찾을 수는 없으나, 이 사본이 그 원본의 내용과 동일하다라는 증거가 될 수 있죠. Тэр энэ нь юуг биднэрт нотолж өгч ийнэ гэхээр хэдийгээр одоо их хувилбар нь бол олдгоо байсан их нь бол байхгүй болцсон ч гэсэн мянган одоо хуулбар байхад мянгуулаа хоорондоо ерөөсөө зөрөөгүй алдаагүй ингээ адилхан байна гэдэг чинь ерөөсөө л тэр мянган хуулбар бол их бичгээсээ хуулагдсан алдаа мадаггүй яг бурхны үг мөн гэдгийг нотолж харуулж байгаа юм. 자, 그래서 여러분들이 이제 성경을 가다 보면은 어떤 절 보면은 없음, 이런 게 간혹 있죠, 그죠? Тэгэхээр Библийг ингээ уншаад явж байхад одоо сүүлийн орчуулга дээр манай Монгол орчуулга дээр байна уугүй юу? Ганц нэг тохиолдолд байхгүй энэ ишлэл одоо байхгүй гэсэн юм хаалтанд тий ашиглалтанд хийсэн хэсэг таарлцдаг шүү дээ. 네, 그게 이제 뭐 많진 않지만 가끔 이제 한두 군데 이제 그런 이제 부분들이 있습니다. За тийм одоо тохиолдол бол нэг олон байхгүй л дээ нэг ганц хоёр байна уугүй юу? Тийм хэсэг таарлцдаг. 그러나 그건 너무나 지극히 작은 부분이고 대부분 내용들이 다 동일했다는 것입니다. Гэхдээ энэ бол одоо нийт агуулга хэмжээнд нь харьцуулахад бол үнэхээр жижигхэн хэсэг одоо жижигхэн асуудал. Тэгэхээр тэрнээс бусад тохиолдолд бол ер нь бараг л одоо үг үсгийн ч бараг нэг зураасны ч бараг зөрөөгүй хоорондоо таардаг. 자, 그래서 우리는 이 성경이 이 사본임에도 불구하고 이 원본과 거의 동일하다. 하나님 말씀으로 전혀 오류가 없다. 이렇게 우리는 믿는 것입니다. Тийм учраас бид нар хэдийгээр одоо бидний гар дээр байгаа Библи хуулбарын
хуулбараас орчуулагдсан боловч их энэ хуулбар нь бол их бичгээсээ ялгаагүй зөрөөгүй учраас бид нар энэ Библийг бол Бурхны үг ямар ч алдаа мадаггүй Бурхны үг мөн гэж хүлээн зөвшөөрөх болно. 자, 문제는 이 다음 질문인데요. 이 자유주의자들이 이 바라보는 이 성경 관이 이것이 문제입니다. За тэгэхээр энэ 3 дугаар асуулт бол их чухал асуулт байна л да. Бас тайлбарын маань 3 дугаар асуулт нь либерал үзэлтнүүд чөлөөт үзэлтнүүд либерал үзэлтнүүд Библийг одоо юу гэж үздэг юм бэ гэсэн асуулт байгаа. 자, 이 자유주의자들은 이 성경을 어떻게 보냐면 그 내용, 그 전체, 성경 전체가 그 내용과 교훈에 있어서 하나님의 말씀이라는 사실을 믿지 않습니다. Либерал үзэлтнүүд болохоор Библи бүхэлдээ тэр агуулга болон сургамжийн хувьд Бурхны үг мөн гэдэгт итгэдэггүй. Либерал үзэлтнүүд. Библи бүхэлдээ Бурхны үг мөн, Бурхны сургаал мөн гэдэгт итгэдэг байна. 다시 말하면 이 성경이 하나님의 말씀을 담고는 있지만, 그러나 인간의 책이다라고 주장을 하는 거예요. Өөрөөр хэлбэл энэ либерал үзэлтнүүд яг хөө Библи дотор Бурхны үг байдаг боловч ерөнхийдөө хүний бичсэн ном гэж үздэг байна. 그래서 부분적으로는 하나님의 말씀이고 또 부분적으로는 인간의 말이다라고 주장합니다. Өөрөөр хэлбэл Библийн зарим хэсэг нь Бурхны үг, зарим хэсэг нь бол хүний үг гэж үздэг. 자, 그러면 성경의 어떤 부분이 하나님 말씀이고 어떤 부분이 인간의 말인지를 예, 누가 결정하느냐? 인간의 마음이 결정한다는 겁니다. Тэгээд либерал үзэлтнүүдийн хувьд болохоор тэгвэл аль хэсэг нь Бурхны үг, аль хэсэг нь хүний үг юм бэ гэдгийг яаж одоо ялгах юм бэ гэхээр хүний сэтгэл өөрөө тэрийг ялгадаг гэж үздэг. 그러니까 쉽게 말하면 이 말씀이 믿어지면 이것은 하나님의 말씀이고 그것이 믿어지지 않다라고 하면 그건 인간의 말이다. 이제 그렇게 보시면 돼요. Өөрөөр хэлбэл одоо хүний сэтгэл тэрийг одоо энэ Бурхны үг үү, эсвэл хүний үг үү гэдгийг хүний сэтгэл өөрөө шийднэ гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр хэрэг тэр хүний сэтгэл итгэл төрж явах юм бол итгэл үнэмшил төрж явах юм бол өөрөөр хэлбэл тэр үгийг уншаад итгэл үнэмшил төрж явах юм бол тэр нь Бурхны үг. Итгэл төрөхгүй үнэмшихгүй энэ ямар одоо би ерөөсөө энэ үгэнд итгэхгүй гэж яах юм бол сэтгэл нь тэгж яах юм бол тэр нь хүний үг гэж тэгэж тодорхойлдог байна. 자, 이것은 그러니까 이 성경의 권위를 인간이 결정할 수 있다라고 주장을 하는 겁니다. Тэгэхээр нэг ёсондоо бол одоо либерал үзэлтнүүдийнхээр бол тэр Библийн эрх мэдэлтэй байх уугүй юу гэдгийг хүн өөрөө тогтоодгоо гэсэн үг юм. 자, 만약에 그들의 주장대로 이 어떤 말씀은 하나님 말씀이고 또 어떤 부분은 아니다라고 하게 되면 이 성경 전체가 더 이상 우리의 표준이 될 수가 없는 것입니다. Хэрвээ тэднэрийн үзэж байгаачлан энэ Библийн зарим хэсэг нь Библийн биш Бурхны үг, зарим хэсэг нь бол хүний үг ээ. Тэр хүний үг үү, Бурхны үг үү гэдгийг хүн өөрөө сэтгэлдээ шийднэ. Тэр хэсгийг уншаад надад итгэл үнэмшил төрөөд үнэмшиж явах юм бол Бурхны үг болчихно. Итгэл төрөхгүй байх юм бол хүний үг болчихно гэж. Ийм маягаар явах юм бол Библи бол бидний стандарт болж бидрэж чадахгүй. Өөрөөр хэлбэл Библийн эрх мэдэл алдагдана гэсэн. 자, 그렇기 때문에 우리는 의심의 여지 없이 이 성경이 교훈하는 모든 말씀을 하나님 말씀으로 받아들일 때 이 성경을 우리의 표준으로 참되게 여기게 되는 것입니다. Тэгээд Библи бол бидний цорын ганц юу тэр төгс стандарт хэмжүүр болж явах ёстой. Гэтэл либерал үзэлтнүүдийнхээр бол ерөөсөө тэр хэмжүүр болж чадахгүй болчихж байгаа байхгүй юу? Нэг болохоор энэ Бурхны үг, энэ хүний үг гэл ингээд тэгэхээр бид нар бол ямар ч эргэлзээгүйгээр
Библиэд сургаж байгаа бүх үг бол Бурхны үг гэж хүлээж авсан цагт л Библи биднэрийн төгс хэмжүүр болж чадах юм аа. 자, 그래서 우리가 이 신앙, 이 교리에 대한 공부가 그 시작이 이 성경으로부터 시작이 되는 겁니다. Тэгэхээр одоо энэ дэлгэрэнгүй катехизмыг одоо ингэж судалж одоо сурах болсон гол одоо учир шалтгаан маань ч гэсэн ерөөсөө Библиэс эхлэлтэй байгаа. 그래서 이 성경은 오류가 없는 하나님의 말씀이다라고 우리가 받아들여야만이 이 하나님 말씀이 우리에게 참된 교훈으로 받아들여지게 되는 것입니다. Тэр Библи бол ерөөсөө ямар ч алдаамадаггүй Бурхны үг мөн гэж бид нар хүлээж авсан цагт л Библи биднэрийн төгс хэм хэмжүүр болж чадах юм аа. 그런데 그렇지 않고 자유주의자들처럼 이게 하나님 말씀도 있지만 하나님 말씀이 아닌 것도 있다라고 가게 되면 그렇게 되면 그것은 이 자유주의자들이 주장하는 방향처럼 그것은 참된 교훈을 우리가 성경을 통해서 받지 못하게 되는 것입니다. Харин нөгөө либерал үзэлтнүүд шиг би уншаад итгэж явах юм бол Бурхны үг уншаад итгэхгүй байх юм бол Бурхны үг биш болоод хүний үг гэж үзэл тэгсэн хэрнээ миний итгэхгүй байсан тэр үгийг миний хажууд байгаа нэг хүн уншаад тэр хүнд итгэл төрж явах юм бол тэрнээс тэр хүний үед Бурхны үг болчихж байгаа. Миний итгэж ирсэн үг тэр ишлэл надад итгэл төрүүлсэн ишлэл миний хажууд байгаа нэг нөхөрт ерөөсөө итгэл үнэмшил төрүүлэхгүй байх юм бол тэрнээс тэр хүний хувьд Бурхны үг биш болоо явчихсан. Ийм маягаар хүн өөрийнхөө зүрх сэтгэлд нь одоо итгэж энэ үгүй юу гэдгээр ингээд Бурхны үг биш мөн биш гэдгээр ингээд явчих юм бол Библи бол ингээд нэг л ургаж хөрвсөн те заримд нь итгэл төрүүлж идэг, заримд нь итгэл төрүүлдэггүй бидний одоо төгс Бурхны үг гэж итгэдэг тэр хэм хэмжүүр шиг байж чадахгүй болно гэсэн. 자, 그래서 우리는 이 바른 이 성경 정통, 그러한 신학, 그 신앙을 바탕으로 해서 우리는 하나님의 주권을 전적으로 믿고 따르는 것입니다. Тийм учраас бид нар Библийг судлахдаа яг одоо уламжлалт зөв тэр теологоор нь тэр сургаалаар нь сурч байж л бид нар Бурхны үгийг яг үнэн зөвөр хүлээж авч суралцах боломжтой юм. 그래서 구원은 하나님께 있는 거예요. Тийм учраас бид нэр тэгж сурч иж бид нар Бурхны эрх мэдлийг бас хүлээн зөвшөөрч чадна. Өөрөөр хэлбэл Бурхан аврал бол зөвхөн Бурханд байдаг. 그래서 그 구원에 대한 내용이 오직 성경, 오직 믿음, 하나님의 은혜로 우리는 그 구원의 은총을 입게 되는 것입니다. Тэр аврал хаанаас ирдэм бэ гэхээр ерөөсөө тэр Библи бол ямар ч алдаа мадаггүй Бурхны үг гэдэгт итгэх тэр итгэл зөв итгэл тэгээд тэр зөв итгэлээ зөв суралцаж бас зөв дуулууртай дагахаас тэр аврал маань эхэлнэ. 자, 그런데 이 성경이 전체가 하나님 말씀이 아니다라고 하면 결국 이 자유주의자들 이 주장처럼 그러면 결국 이 성경을 가감하게 됩니다. 그러니까 빼거나 더하게 됩니다. Харин одоо нөгөө либерал үзэлтнүүд шиг за энэ Библи бол зарим хэсэг нь бол Бурхны үг, зарим нь бол зүгээр л хүний үг бичигдсэн гэж үзэх юм бол нэг ёсондоо бид нар Библи нөгөө Библи энэ үгээс нэмж хасаж болохгүй гэсэн тэр үгийг бид нар зөрчиж байгаа. Одоо либерал үзэлтнүүд шиг Библиэр нэмэх юм уу хасахад хүрэх болно. 자, 요한계시록 22장 18절에 보면은 누구든지 이 성경 외에 더하면 재앙을 하나님이 그에게 더하신다라고 했습니다. 요한계시록 22장 18절 읽어주세요. 22장 18절 19절. 네. Илчил 22-ын 18 дээр ингэж хэлсэн байна.
Энэхүү номын иш үзүүлгийн үгийг сонсогч бүрд би гэрчилж байна. Хэн нэг нь эдгээрийн дээр нэмэх аваас Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно. Хэн мгм. Хэн нэг нь энэхүү иш үзүүлгийн номын үгсээс хасах аваас Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно. 18-19 дээр 아멘. 22 Илчил 22-ийн 18-аас 19. 아멘. 자, 아멘. 분명히 이 더하거나 빼지 말라 이렇게 예, 명령하고 있습니다. Энд бол гарцаагүй маш тодорхой хэлсэн байна. Нэмжиж, хасчиж болохгүй гэж. 자, 그래서 이 자유주의자들은 이 구원이 전적으로 하나님께 있는 게 아니라 인간의 의지로 구원에 이를 수 있다라고 말하는 것입니다. Тэгэхээр либерал үзэлтнүүд Библийг одоо ингэж хэсэгчилж тийм ээ зарим нь одоо бурхны үг, зарим нь хүний үг гэж ингэж ойлгож одоо ингэж одоо сургаал номлолт дэлгэрүүлснээр авралыг ч гэсэн одоо яг тэгж ойлгож ерөөсөө аврал бол бүрэн одоо бурхны эрх мэдэлд байдаг зүйл биш, хүн өөрийнхөө хүсэл зоригоор авралыг олж авч чадна гэсэн онол сургаалыг дэлгэрүүлж буй хэрэг юм аа. 그리고 카톨릭도 마찬가지죠. 이 카톨릭도 성경 외경이라고 그들이 그걸 받아들여요. За католикчууд ч гэсэн мөн адилхан. Католикчууд болохоор өөрийн гэсэн тусгай судартай байдаг. Библиэс гадна тэр өөрсдийн судар номоо бас Бурхны үг гэж бодоод итгээд явж идэг. 우리는 분명히 성경에서 우리가 이 구원에 이르는 것은 오직 예수 그리스도, 예수님을 믿음으로만 우리가 구원에 이를 수 있는 거죠. Тэгэхээр бид нар бол Библиэсээ яг үнэн зөв суралцсан байгаа. Тэр үнэн зөв сургаал дотор байна. Зөвхөн одоо аврал бол зөвхөн Есүст итгэснээрээ ирдэг. Өөрөлдвөл Есүст итгэх юм бол аврагдана. Есүсийн нэрээс өөр авралыг өгөх нэр энэ дэлхийд байхгүй гэж суралцсан байна. 자, 근데 이 카톨릭은 그 말씀 위에 뭐가 있느냐? 교회가 있고 또 교황이 있습니다. Гэтэл католикчуудад болохоор юу байна вэ гэхээр за яг хоо тэр Библи бол байх нь байгаа. Гэхдээ Библиэс гадна бас тэр авралыг олгодог зүйлс нь юу вэ гэхээр чуулган ерөөсөө католик сүм байгаа. Бас пап лам байгаа. Ромын пап. Энэ хоёр бас авралыг өгч чадна гэж ингэж боддог. 그리고 이 구원에 이르는 것이 믿음으로뿐만 아니라 여러 가지 다른 수단을 통해서도 구원을 얻을 수 있다라고 말을 하고 있어요. Заман католикчууд энэ авралыг олоход бол өшөө бас олон арга зам байгаа гэж зааж сургадаг. 그리고 성경에도 없는 이 연옥이 있다라고 그렇게 주장을 합니다. За тэгээ бас одоо Библиэлд ерөөсөө байхгүй огт одоо юу байдаггүй тийм нэг ойлголт байдаг. Тэр нь болохоор тэр нөгөө завсрын ертөнц. Өөрөөр хэлбэл одоо үхэгсэд хаана очих уу гэдгийг шийдүүлдэг тийм завсрын нэг газар байдгаа гэж үздэг. 연옥 들어보셨어요? 연옥? 예, 연옥은 그냥 그 중간 세계 뭐 맞아요. 예, 예, 예. 네네. 예. 자, 우리는 죽으면 성경은 분명히 그 영이 믿으면 천국에 가고 믿지 않으면 지옥에 가게 돼 있습니다. За тэгэхээр Библиэлд зааж сургаснаар болвол бидний зөв одоо итгэл үнэмшлэр болвол хүн нас барлаа гэхэд түүнээс сүнс нь хэрвээ тэр итгэгч болвол мөнхийн улс руу итгэж биш бол там руу явдгаа гэж сурсан байгаа. 자, 그런데 이 카톨릭은 이 연옥이라는 그 중간 그러한 이 세계가 있다라는 거예요. Гэтэл католикчдын хувьд болохоор тийм биш. Хүн өгсний дараа тэр сүнс нь түр одоо тэр завсрын ертөнцид очиод хүлээж байдаг. 자, 그래서 믿음이 없는 가령 예를 들어서 우리 가족들이 있을 수 있죠. За тэгээд жишээлбэл одоо бидний гэр бүлийн хүмүүсээс нэг нь одоо итгэгч биш байлаа гэж бодъё л доо. 그러면 지옥에 바로 가는 게 아니라 연옥에서 이제 잠시 머물러 있는 겁니다. За тэгвэл тэр итгэгч биш хүн маань нас барсныхаа дараа одоо там руу явахгүйгээр тэр одоо завсрын ертөнц гэж
тэр ертөнцид очиод хүлээж идэг байна. 가령 이제 우리 부모님들이 이제 예, 돌아가셨는데 믿음이 없어요. 그러면 지금 연옥에 지금 머물러 있는 것입니다. За тэгээ католикчуудын хаар ярих юм бол одоо эцэг эхчүүд маань одоо бүр дээр үед ч гэдэг юм уу те нас барчихсан тийм одоо аав ээж маань нас барчихсан байлаа гэхэд тэд нар маань одоо итгэвч биш байсан учраас бид нар бол одоо там руу явцгаана л гэж ингэ бодно шүү дээ. Тэгтэл а тэд нар маань католикчуудын хаар бол тэр завсан ертөнцид очиад хүлээж байх нь. 자, 그러면 자녀들이 그 돌아가신 부모를 위해서 열심히 기도하고 또 교회에 연보하고 또 봉사하고 이렇게 하면 그 부모들이 하나님께서 그 자녀들의 그런 이 공로를 받아서 이 천국으로 갈 수 있다는 거예요. За тэгээд яадаг вэ гэхээр нөгөө ардын үлдсэн ар гэрийнхэн үр хүүхдүүд нь одоо тэр аав ээжийнхээ төлөө одоо тэр католик сүмдээ үйлчлээд одоо хамаг амьдралаа зориулаад хамаг одоо мөнгө төгрөгөө хандивлаад ингээд хичээж зүтгэж одоо сүсэг бишрэлтэй амьдрч тий одоо залбирлаа өргөлөө зориулаад ингээд тэгж амьдрч чадах юм бол тэр үр хүүхдүүдийнх нь тэр гавья гавья гавьян тэр нөгөө завсрын ертөнцид байгаа аав ээжт нь очиод тэгээд тэднэр нь цаашаага мөнхийн улс руу явж чаднаа гэж тэгж үздэг католикч. 여러분 아주 좋은 아이디어죠. 그죠? 좋은 생각이죠. 그죠? Энэ бол болохоор маш сайхан санаа байгаа зү тий маш гоё санаачлага байна. 성경은 분명히 믿지 않으면 지옥에 간다 했는데 그 연옥이라는 곳이 있어서 잠시 머물다가 그 자녀들이 열심히 기도해서 천국으로 다시 갈 수 있다. 아, 이거 참 너무 좋은 아이디어 아니겠어요? 생각 아니겠어요? Тэр Библиэлд бол гарцаагүй одоо Есүс Христэд итгэхгүй л бол там руу явнаа, там дуннаа гэд ингээд заасан байгаа. Гэтэл католикчууд болохоор одоо нөө итгэгчдийн Есүсийг бишрэгчдийн хувьд болохоор энэ одоо шууд там руу явчихна гэхээр ингээ хатуу сонсогдож байна. Тэгэхээр тэдний одоо сэтгэл санааг одоо зөөлөж тий уйраахын тулд одоо энэ засрын ертөнцид байгаа аав ээж чинь тийм болохоор та нар одоо сайн залбир, сайн одоо өргөлөө өрг тэгээд сайн сүмдээ сайн үйлчил. За тэгэх юм бол одоо та нарын тэр гавья чинь эцэг эхт чинь хүртээд тэгээд эцэг чинь цаашаага мөнхийн улс руу орч чаднаа гэж 그러니까 маш сайхан санаа байна. 그런 방법을 쓰면 교회도 상당히 이, 유익이 있겠죠? Одоо ийм арга одоо хэрэглэх юм бол сүмд ч гэсэн маш их ашиг тастай одоо ашиг орлого олж ирнэ шүү дээ. 그러니까 살아있는 사람들은 뭐 2배, 3배 열심히 해야 됩니다. Энэ нөгөө ард нь амьд байгаа одоо нөгөө ар гэрийнхэн нүүр хүүхдүүд нь болохоор одоо ээж аавынхаа хувийг гэж одоо өөрийнхөө хувьтай нийлүүлээ ингээ 2 дахин 3 дахин өргөл өргөдөг ч юм уу 2 3 дахин илүү одоо сүм чуулганд үйлчлдэг ч юм уу одоо тэгж хичээж зүтгэж амьдрах хэрэгтэй болно. 자, 예수님은 살아있는 자들을 위해서 기도하라 했는데 죽은 사람들까지 챙겨야 되니 이거 얼마나 참 고된 일 아니겠어요? Есүс бидэнд зааж сургахдаа та нар амьд байгсдын төлөө амьдрахсдын төлөө залбираа гэж хэлсэн байгаа тийм ээ. Гэтэл католикчуудын хувьд болохоор амьд байгаа хүмүүсийн төлөө залбираа зогсохгүй өгсөн хүмүүсийн төлөө ч гэсэн одоо санаа тавих одоо хөдөлмөрлөх хэрэгтэй болж шүү дээ. Тэгэхээр одоо тэднэрт оногдож байгаа тэр амьдралын үүрэг ачаа нь одоо хэд дахин илүү болж нэмэгдэж байгаа хэрэг. 자, 아무리 좋은 이 방법이라 그렇게 보여져도 이것은 성경에 없는 것입니다. Хичнээн одоо сонсоход их гоё сайхан санаа байлаа ч гэсэн ийм санаа бол Библиэлд ерөөсөө байхгүй. 그리고 성경은 죽은 자를 위해서 기도하지 말라라고 분명히 말씀하고 있어요. Яг тэгээ Библиэлд бол маш тодорхой хэлчихсэн байгаа. Үхсдийн төлөө залбирах хэрэггүй гэж үхсдийн төлөө бүр залбираа гэж маш тодорхой хэлсэн байна. 그러니까 이들은 자기들이 원하는 대로 어떤 거는 빼고 어떤 거는 더하고 이렇게 하는 것입니다.
Тэгэхээр одоо католикчууд болон либералчуудын хувьд бол ерөөсөө өөрсдийнхөө дураар л Библиэлд нэг бол нэмжээдэг, эсвэл Библиэс асч байдаг байх нь. 자, 이것은 하나님 중심, 성경 중심이 아니죠. Тэгэхээр энэ бол ерөөсөө Бурхан төвтэй, Библи төвтэй хэлэн уншил ерөөсөө биш юм аа. 이들은 철저하게 인간 중심이고 또 이것을 인본주의라 하고 자유주의라고 하는 것입니다. Тэгэхээр энэ бол яалтчгүй одоо өөрсдийнхөө өөрсдийгөө бүр төвөө болгочихсан, өөрсдөө төвлөрсөн, тэгээд хүн төвтэй, либерал, чөлөөтэй юм үзэл санаатай сургаалууд байна. 그래서 이 칼 바르트라는 사람, 뭐 여러 인물이 있는데 이 칼 바르트 하면 여러분들이 이 좀 조심해야 됩니다. 이 사람 이름이 나오면 조심해야 됩니다. За тэгэхээр тэр хүмүүсийн одоо төлөөлөл гэх юм бол энэ Карл Барт гэж хүн байна. Тэгэхээр энэ Карл Барт гэдэг нэр энэ тэнд гарч байгаа юм бол та нар маш болгоомжлох хэрэгтэй. 이 사람이 원래 Швейцарын. 이 사람이 원래 이제 자유주의에 있다가 이제 이렇게 정통주의로 넘어오신 분인데 문제는 이거를 혼합시켜 버렸어요. Энэ Карл Барт гэдэг хүн болохоор бол либерал үзэлтэй хүн байсан. Нөгөө чөлөөт үзэлтэй тийм ээ. Тэгж жагаад одоо яг уламжлалт сургаал руу ингээ орж ирсэн хүн байгаа л да. Гэхдээ энэ Карл Барт болохоор тэр либерал теологийг энэ уламжлалт теологтой холцсон. Тэгээ холимог тийм онол сургаалыг бий болгосон. 자, 그래서 이 혼합을 시켰음에도 불구하고 여전히 이 칼 바르트는 이 자유주의 이 신학을 가지고 있다라고 보시면 됩니다. Тэгээ Карл Бартас яад болгоомжл гэж хэлсэн бэ гэхээр хэдийгээр одоо уламжлалт теолог руу орж ирээд тэр одоо холимог тийм онол сургаалыг бий болгосон боловч ерөнхий үзэл санаа, ерөнхий чиг баримтлал нь үзэл баримтлал нь бол ерөөсөө нөгөө хуучин либерал үзэл санаатайгаа л хэвээр байгаа гэсэн үг. 그러니까 여러분들이 이렇게 혼합된 사람들을 상당히 주의해야 되겠는데 이유는 얼핏 보면 우리의 신앙과 좀 비슷하다라고 비춰지는 부분이 있어요. Тэгэхээр бид нэр одоо ялангуяа энэ холимог үзэлтнүүд те дас бол их болгоомжлох хэрэгтэй. Яг гаднаас нь одоо өнгөц харахад тэдний үзэл санаа онол сургаал нь бол бидний үзэл санаа онол сургаалтай маш төстэй харагддаг. 자, 근데 문제는 이 사람들이 이 성경에 없는 또 그러니까 성경에 없는 것들을 이 받아들인다. 이 부분을 우리가 상당히 주의해야 된다라는 것입니다. Тэгэхээр бид нэр одоо болгоомжлох ёстой гэдэг сануулад байгаа нь бол хэдийгээр бид нартай маш төстэй тийм онол сургаал юм шиг боловч Библиэд огт байхгүй зүйлийг одоо нэмж оруулж ирсэн байдаг. Түүнээс нь болгоомжлох хэрэгтэй юм аа. 자, 우리가 분명히 알아야 될 것은 우리의 생각에서 옳으냐 그르냐가 이 중요한 판단의 기준이 될 수 없어요. Тэгээ бидний одоо үргэлж санаж явж байх хэвээр зүйл бол бидний бодол санаа болвол тийм ээ ерөөсөө энэ зөв үү буруу юу гэдгийг тодорхойлдог дүгнэлтийг гаргадаг тэр хэм хэмжээр болж чадахгүй бидний бодол санаа. 자, гэдгийг 우리는 бид нар анхаарах хэрэгтэй. 자, 오직 성경입니다. 성경. 오직 성경. Бидний одоо тэр хэм хэмжээр бол ерөөсөө л зөвхөн Библи. 이 성경에서 말씀한 부분에 대해서 우리는 받아들이는 겁니다. Библиэлд юу гэж бичсэн байна? тэрийг л бид нар хүлээж авч хүлээн зөвшөөрөх ёстой. 자, 그래서 성경이 가라 하면 가는 거고요. 성경이 멈춰라 하면 우리는 멈추는 것입니다. Тэгэл ерөөсө Библиэл дагаад Библи яв гэсэн бол бид нар явна, зогс гэсэн бол зогсно гэсэн. 자, 그런데 아까 그 칼바르트 같은 사람들은 뭐라 얘기하냐면 뭐 그것도 맞다, 맞는 말이다 하면서 거기다 더해서 인간의 생각을 자꾸 더 이렇게 부가시키는 것입니다. Харин одоо тэр нөгөө түрүүний хэлсэн Карл Барт гэх мэт хүмүүс болохоор юу гэж бодож байна гэхээр тэр чинь ч гэсэн зөв өө Библи явах юм бол явах ёстой, зогс гэвэл бид нэр зогсох ёстой гэчээд
тэрийг одоо хүлээн зөвшөөрч байгаа хэрнээ дээр нь нэмээд одоо хүний бодол санаагаар гихтээ гэж яагаад одоо нэмдэг байна. 자, 물론 어느 정도는 우리가 합리적으로 생각이 이성으로 이해되는 부분도 있을 수 있겠지만 중요한 것은 이 하나님 말씀은 성령의 감동으로 깨닫게 되어지는 것입니다. Мэдээж бид нар одоо өөрсдийнхөө оюун санаагаар тийм ээ өөрийнхөө оюун бодлоор тунгааж бодоод зарим зүйлийг одоо ойлгож хүлээж авах зүйл байлгүй л яг. Гэхдээ хамгийн гол нь Библийн энэ үг бол тэгээд бүгдийг нь одоо хүний оюун ухаанаар бодоод ойлгочдөг, ялгаж салгаад одоо үнэн зөвийг нь тогтоочдөг тийм үг биш ээ. Библи бол тийм ном биш. Хамгийн гол нь Библийн тэр үг болгоныг Бурхан өөрөө биднэрт ойлгуулж өгч байдаг, гааруулж өгч байдаг. Тэгжээс л биднэрт тэр үг нь итгэл үнэмшил болж тогтдог. Энийг бид нэр ерөөсөө мартаж болохгүй. Тэрнээс ч хүний оюун ухаан биш. 다시 말하면 이 복음은요, 이 논리적으로 이렇게 뭐 설득도 안 되지만 그렇게 설득시키는 게 아니에요, 사람에게. 이해시키는 게 아니에요. Өөрөөр хэлэх юм бол бид нар одоо сайн мэдээ ингээд хүмүүс яриад тэр хүмүүсийг итгээсэй гэж бодож тэр сайн мэдээг ярьж байгаа шүү дээ. Гэхдээ тэр сайн мэдээний тэр үг болгон чинь мэдээж Библи л гэсэн. Тэр сайн мэдээ гэдэг чинь бид нэр тэр хүмүүст ингээд тайлбарлаад ойлгуулцдаг зүйл биш. Бурхан л өөрөө тэр хүнд ойлгуулж, итгүүлж, үнэмшүүлнэ гэхээс бид нэр одоо уран цэцэн яриагаар, логикоор ингээд учир шалтгааныг нь яриад ингээд ятгаснараа тэр хүн ойлгочдөг юм биш ээ. 예수님이 우리와 똑같은 인간으로 오셨는데 하나님의 아들이라 하면 그거 어떻게 믿을 수 있겠습니까? Тэгээ Есүсийн эл гэхэд энэ дэлхий дээр ирэхдээ бид нартай яг адилхан махан биетэй, мах бодтой хүн болж одоо дөрвөн мөчтэй ингээд толгойтой ингээд яг л биднээс ялгаагүй юм хүн болж ирсэн. Гэтэл түүнийг Бурхны хүү гэж яаж итгэв? 하나님의 아들로 믿기도 어려운데 그분이 십자가에서 죽으심으로 내 죄가 사해졌다? 이건 더 이해가 안 되는 거죠. Түүнийг Бурхны хүү гэдэгт нь хүртэл итгэж чадахгүй байхад тэр тусмаа загалмай дээр цовдлогдсноороо миний бүх гэм нүгэл уучлагдсан угаагдсан гэдэгт бид нэр тэр тусмаа яаж итгэх юм? 다시 말하면 믿음은 이해가 되는 게 아니고 하나님이 성령의 감동으로 우리를 깨닫게 해 주셔서 이 믿음이 받아들여지는 겁니다, 우리가. Өөрөөр хэлэх юм бол итгэл гэдэг бол ойлгогддог зүйл биш ээ. Ойлгосноороо итгэцдэг юм биш. Харин Бурхан өөрийнхөө ариун сүнсээр дамжуулж биднэрт гэгээрүүлж, үнэмшүүлж, ухааруулж өгснөөр итгэл гэдэг зүйл өгөгддөг байгаа биднэрт. Тэрнээс бид нар ойлгочлоо гэд итгэдэг болчдөг юм биш. 그러니까 인간은 다 죄로 인해서 부패됐기 때문에 하나님을 알 수도 없어요. 믿을 수도 없습니다. Ягаад гэвэл хүн төрлөختөн бол одоо гим нүглээсээ болоод бүр нь ялзарч завхарсан тийм ээ. Тийм учраас Бурхныг таньж мэдэх чаддаггүй ойлгооч чадваргүй болчихсон. Тэгтлээ гим нүглээсээ болоод ялзарч эвдэрчихсэн байгаа. 그러니까 자유주의자들이 말하는 것처럼 그래서 성경은 하나님의 말씀이 아니다라고 말한다는 것은 결국 그들은 하나님을 믿지 못한다라고 그들이 이 말을 하는 거예요. 결국 그 말을 하는 거예요, 자기들이. Тэгэхээр эцэг эцэст тэр либерал үзэлтнүүд бол ерөөсөө Библи бол бүхэлдээ Бурхны үг биш ээ. Зарим нь бол Бурхны үг, зарим нь бол хүний үг гэж ярьж байна. Тэгж сургаж байна гэдэг чинь өөрөө тэд нэр өөрсдийгөө Бурханд итгэдэгвэ гэдгийг л нотлол яриад явж байна гэсэн үг. 여러분, 그래서 이 세상, 뭐, 우리나라도 마찬가지지만 어디나 다, 안 믿는 사람들이 제일 많고, 그 다음에는 이렇게 잘못 믿는 이 자유주의자들이 그래서 많은 겁니다. Тэгэхээр одоо энэ дэлхийн хаанч гэсэн одоо манай Солонгос гэсэн ялгаагүй одоо итгэгч биш хүмүүс ихэнх хувийг эзэлдэг бол түүний дараа олон хувийг эзэлдэг хүмүүс нь бол яг энэ либерал үзэлтнүүд шиг ийм буруу итгэгчсэн итгэгч нар бас олон хувийг нь эзэлдэг байгаа. 역사적으로도 그랬고 이 진리는
아무에게나 다 누구나 다 이렇게 주어지는 게 아니에요. Тэгээ түүхийн хувьд ч гэсэн аваад үзэхэд энэ бурхны үнэн гэдэг зүйл те бурхны үнэн бол тэгж хэн болгонд олдоод байдаг хэн болгонд өгөгдөд байдаг зүйл биш юм аа. 예수님이 그래서 하나님 나라가 비밀이라고 말씀하시죠, 비밀. Тийм ч учраас Есүс хүртэл хэлсэн байдаг бурхны хаанчлал бол нууц юм аа. Нууцлаг зүйл юм аа гэж хэлсэн байдаг. 감추어져 Нуугдсан 있다 그래요. эрдэнэ. Мгм. 감추어져 Нуугд 있다. 감추어져 있다. нуугдсан эрдэнэ те нууцлагдсан эрдэнэ мэт зүйл юм аа гэж хэлсэн байдаг. 이 복음은 감추어진 보화입니다. 감추어진 보화. Өөрөөр хэлбэл сайн мэдээ гэдэг бол тэр чигтээ нууцлагдсан, нуугдсан эрдэнэ гэсэн. 여러분, 금이나 다이아 이런 게 막 아무 데나 다 이렇게 널려져 있습니까? Жишээлбэл одоо алт юм уу эсвэл бол diamond нөгөө юу гэдэг вэ алмаз те алмаз чулуу энэ эрдэнэ энэ одоо алт эрдэнэсийн зүйлс энэ тэндгүү өлгөөстэй энэ тэндгүү ингээд ил газар дээр ил ингээд байж идэггүй. 바닥에 돌멩이처럼 그게 다 금이고 은이고 보석이고 하면 그거 그렇게 값어치가 없어요. Хэрвээ одоо алт эрдэнэс тийм ээ энэ гадуур явж байхад байж байгаа энэ зүгээр нэг бидний гутлын хоншороор өшөглөгдөөл явж байгаа энэ чулуунууд шиг ингээ хаа сайгүй тэр алт эрдэнэс чинь хэвтэж яхах юм бол тэр чинь алт эрдэнэсийнхээ тэр үн цэнгүй болчих шүү дээ тэр хаа сайгүй байж байгаа чулуу шил тооцогдно ямар ч үн цэнгүй зүйл болно. 자, 그리고 그 금이 아무 데나 그렇게 있지 않죠, 그죠? Алт ч гэсэн тийм ээ хаа сайгүй байж идэггүй шүү дээ. 여러분, 그 지금 앉아 있는데 그 집 밑에 금이 묻혀 있다. 그럼 여러분들 성공한 거 부자 됩니다. 다 부자 돼요. Тэгээ та нарын одоо амьдарч байгаа над гэрийн чинь шалан доор алт бөөн цул алт байж ах юм бол та нар одоо ингээд сууж авах хэрэг алга ба штэ. Тэгээ одоо нөө цулгар баян болчихсон одоо тэгэл баян чинэлэг хүний амьдралаар амьдарч байгаа юм штэ. 자, 그래서 마태복음 13장 44절에 보면은 이 천국은 마치 밭에 감추인 보화 같다라고 했어요. Тиймээс Матай 13:44 дээрээс харах юм бол Бурхны хаанчлал бол талбайд нуусан эрдэнэстэй адилхан гэж хэлсэн байна. 그래서 이걸 발견한 다음에 어떻게 하는가 하면은 이 숨겨둔다라고 했어요. За Тэнгэрийн хаанчлал нь талбайд нуусан эрдэнэ адил юм аа гэсэн. Тэгээ түүнийг олсон хүн яадгүй гэхээр түүнийг одоо нуугаад олсныхаа дараа түүнийг буцаагаад ингээд нуугаад тэгснийхээ дараа өөрт бүхнээ зараад тэр талбайг худалдаж авнаа гэсэн байна. 여러분들도 좀 있으시죠? 다 이렇게 좀 소중한 거 다 있죠? 돈 나가는 거 다 있죠? Та нар ч гэсэн нэг баг зэргийн үнэт зүйлс байдаг үстэй тийм ээ. Нэг одоо ламбард нь тавьсан чинь нэг овоо мөнгө болчдөг нэг зарж өрлөө гэхэд бас нэг овоо эдэн төгрөг болж явах тийм үнэтэй цайтай юм байгаа л бах тийм үү. 그래서 여러분 그 만약에 금이 있다. 그러면 그거 그냥 아무 데나 둡니까? Жишээлбэл одоо тийм алтан эдлэл байлаа гэж бодъё л да. Тэгвэл тэр алтан эдлэлээ та нар хаа хамаагүй ил тавьчихдаг уу? 예, 그걸 보관하기 위해서 아주 튼튼한 금고를 들이든지 아니면은 아주 이렇게 아무나 예, 볼 수 없는 나만이 아는 그런 곳에 여러분들이 다 그걸 보관하겠죠. Үгүй шүү дээ тийм ээ бид нэр хаа хамаагүй тавьчихдаггүй тэр алтан эдлээ үн цэнтэй зүйлсээ хадгалах одоо тийм бат бөх цоочтой авдаг ч юм уу сейф ч юм уу одоо байлгадаг эсвэл зөвхөн өөрийнхөө мэдээ өөр хинт ч хэлээгүй тийм нууц газар нуудаг тийм үү. 그렇게 보관하는 이유가 어디 있겠어요? 너무 귀하니까, 너무 소중하니까. Тэгэж одоо нууж хадгалж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр ерөөсөө л тэр тийм хэмжээний үн цэнтэй эрхэм нандин зүйл учраас тийм үү. 그리고 기뻐하여 돌아가서 자기의 소유를 다 팔아서 그 밭을 산다는 거예요. За тэгээд тэр хүн олоод нуун тэгээ нуугаад баярлсандаа явж өөрт байгаа бүхнээ зараад тэрхүү талбайг худалдан авнаа гэсэн. 이것이 천국이다라는 거예요. Энэ нь бол Тэнгэрийн хаанчлал юм аа, мөнхийн улс юм аа гэж.
다시 말하면 복음을 깨닫는 자이고 오늘날 이 교회입니다. 교회. Өөрөөр хэлбэл сайн мэдээг ойлгож тэ ухаарсан хүмүүс өнөөдрийн ихөр бол чуулган гэсэн үг. 그러니까 우리가 이 복음을 깨닫고 너무 기뻐서 야, 이 부활을 발견했기 때문에 내 모든 것을 다 팔아서 그 일에 우리가 이렇게 전념하는 거예요. Бид нэр тэр юу сайн мэдээг хүлээж аваад тэ сайн мэдээг олоод тэгээд бүр тэр олсон баяр хөөрөөр дүүрээд тэгээд яваад өөртөө байсан тэр бүхнээ зараад тэр талбайг худалдаж авна гэдэг нь тэр өөртөө байгаа бүхнээ одоо зориулаад тэр сайн мэдээний төлөө амьдрнаа л гэсэн үг. 지금 여러분들이 이렇게 공부하는 이유도 부활을 발견했기 때문에 너무 기뻐서 지금 얼마나 귀중한 시간 아니겠어요? 밖에 Тэр 나가서 돈 벌어서 일해야 되는 일도 할 수 있는데 мгм. Тэгээд жишээлбэл одоо бид нарын энд сууж байгаа маань ч гэсэн үнэхээр одоо яг энэ тэр нуусан эрднийг олсон хүн шиг тэр сайн мэдээг бид нар олсон учраас тэр баяр хөөр нь биднэрт бүр дүүрч бэлхаад өөрт бүхнээ зараад энд сууж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл өөрт бүхнээ зарна гэдэг нь бид нар эд юмс зарж байгаа тухай ярьж байгаа биш. Одоо бидний цаг хугацаагаа хүртэл бид нар зориулж байгааг хэлж байгаа. Хэрвээ энд суухгүй бол бид нэр өшөө одоо илүү мөнгө олох ч юм уу одоо гадуур явж одоо ажил төрлөх үзэлдэх эсвэл энд сууж явах цагтаа өөр газар ажил хийгээд цалин мөнгө олоод сууж ивэл уул нь дээр байхаар тийм үү. Гэтэл тэр бүхнээ бид нар зориулаад энд сууж байгаа хэрэг. 자, 여러분, 예, 보아 발견한 거 맞으시죠? Тэгэхээр та нар үнэхээр эрдэнэ олсон гарцаагүй биз? Яг эрднийг олж чадсан биз? 그래서 지금 이 일을, 이 하나님의 일을 하는 것에 대해서 굉장히 기쁘고 즐거우시죠? Тэгээд бурхны ажлыг хийж байгаадаа маш их баяр хөөртэй байгаа биз дээ. 이 일에 내가 시간도 쓰고 돈도 쓰고 여러 가지 내가 이렇게 하는데도 전혀 아깝지 않죠? Энэ ажлын төлөө энэ үйлчлэлийнхээ төлөө би цаг хугацаагаа зориулж өөрийн мөнгө төгрөгөө зориулаад ингэж явж байгаа нь явж байгаад ерөөсөө харамсахгүй харамны сэтгэлж төрөхгүй үнэхээр баяр хөөрөөр дүүрэн байгаа үстэй. 만약에 여러분들이 보아를 발견하지 못했다면 이렇게 할 수도 없고 또 마음의 기쁨, 감사가 있을 수가 없어요. Угаасаа та нар түрүү тэр эрднийг олж чадаагүй байх юм бол та нар ингэж бүхнээ зориулж чадахчгүй талархалтайгаар баяр хөөртэйгээр энд сууж чадахгүй юм аа. 자, 여러분들 주위를 한번 보세요. 주변 사람들. Та 나름대로 эргэн 네, 주위를 한번 주위 사람들 한번 보세요. та нар эргэн тойрныхоо хүмүүсийг хардаа 저 тэр үедээ 사람들은 байгаа. 나름대로 보아를 찾기 위해서 열심히 일하고 열심히 찾고 다닙니다. Тэр эргэн тойрныхоо хүмүүсийг харах юм бол тэр хүмүүс амхандаа л тэр одоо эрдэнсийг олчих санаатай тэр нуугц эрднийг олох санаатай ажил хийж байна, хөдөлмөр эрхэлж байна, өөрсдийнхөө одоо амхандаа хичээж амьдарч байгаа. 안타깝죠? Гэхдээ харамсалтай байна тийм ээ. 저와 여러분들이 발견한 보아를 그들이 발견했다면, 그죠? 하나님 앞에 나와서 감사하면서 하나님을 잘 섬길 텐데. Тэрээ тэр хүмүүс та биднэрийн олсон тэр жинхэнэ эрднийг олоод авчихсан байсан бол бурханд талархаад баяр хөөртэйгээр өнөөдөр бидэртэй хамт ингээд алхаж явах байсан. Гэтэл тэр эрднийг олж чадаагүй учраас л тэд тэгэж мөнгө хөөцөлдөөж тэр өөрсдийгөө эрдэнэ гэж бодож байгаа тэр хуурамч зүйлийн төлөө ингэж одоо зүтгэн амьдарч байгаа. 우리가 발견한 보아가 천국이라 했잖아요. Бидний олсон эрдэнэ бол Тэнгэрийн хаанчлал гэсэн тийм ээ. 근데 여러분, 저들에게 우리가 이 보아에 대해서 얘기해주면 잘 듣나요? Тэгээд энэ Тэнгэрийн хаанчлал гэдэг энэ олсон эрдэнийхээ талаар тэр хүмүүст очиод ярихаар тэр хүмүүс сайн ойлгож хүлээж авч явах юм уу? 보지도 못하고 듣지도 못하고 깨닫지도 못하죠. Тэр ойлгож чадахгүй тэр эрдэнийг олж харж чадахгүй бас сонсхийг ч хүсдэггүй байгаа тийм ээ. 이유가 어디에 있는 겁니까? Шалтгаан нь юунд байна гэж та нар бодож байна? 하나님이 깨닫게 해주셔야 되는 겁니다.
Бурхан ойлгуулж өгөх ёстой байгаамаа. 우리도 사실은 깨닫지 못했을 땐 저들과 다르지 않았습니다. Яг үннийг хэлэхэд бид нар ч гэсэн өөрсдөө а, тэр анх сайн мэдээг сонсоод ойлгодгүй байх үедээ яг л тэр хүмүүстэй адилхан байсан. 자, 그런데 하나님의 은혜로 십자가에 달리신 예수 그리스도가 어느 날 믿어지게 된 거예요. Харин аз олж Бурхны тэр нэгүслээр загалмай дээр цуглагдсан Есүс Христийг нэг л мэдхэд би ойлгодог, итгэдэг болчихсон байна. Бурхны нэгүслээр. 정말 참된 보화가 되신 예수님을 우리가 믿게 된 겁니다. Үнэхээр жинхэнэ эрдэнэ болсон тэр Есүс Христэд бид нар итгэдэг болчихсон гэсэн. 그 십자가의 보혈의 그 말씀이 바로 이 감추어졌던 그러한 이 보화인데 우리에게 우리가 그것을 믿고 깨닫게 된 거예요. Тэр загалмай дээр урсгасан Есүсийн цусаар бичигдсэн тэр сайн мэдээ болвол одоо энэ Матай ном дээр хэлсэн нуусан эрдэнэ гэсэн үг юм аа. Тэгээ тэр эрднийг л бид нэр олоод авсан хэрэгээ. 자, 그래서 우리가 이 감추어진 이 진리를 이 바르게 알고 깨닫고 믿는 게 너무 중요하다. Тийм учраас энэ нуугдсан эрднийг бид нэр маш зөв одоо ойлгож ухаарч дагаж амьдрах нь маш чухал юм аа. Хадгалж амьдрах нь. 자, 그런데 이것이 감춰져 있기 때문에 많은 사람들이 그것을 발견하지 못한다는 것입니다. Гэхдээ түрүүн хэлсэн тийм ээ энэ эрдэнэ нь бол тэгж хаас айгүй зүгээр ил байж идэг зүйл биш ээ. Им нуугдмал байдаг, нууцлагдсан байдаг учраас олон хүмүүс үнийг олж авч чаддаггүй. 자, 예수님 분명히 말씀했어요. 나를 따라가는 길은 넓은 길이 아니다. 넓은 문이 아니다. 좁은 길, 좁은 문. 분명히 말씀했습니다. Есүс өөрөө ч гэсэн маш тодорхой хэлсэн байдаг. Намайг дагах зам бол тийм өргөн зам биш ээ. Тийм нарийнхан зам аа. Хүн болгон тэр замаар явж чаддаггүй маа гэж маш тодорхой хэлсэн байна. 자, 그렇기 때문에 우리가 이 좁은 길, 그래서 때론 이 고난이 많고 또 어려움이 많은 것이 당연한 거예요. Тийм учраас энэ нарийн замаар явхад заримдаа биднэрт зовлон, бэрхшээл тохиолдох нь бол гарцаагүй байх л ёстой зүйл. 그리고 그 보화를 발견했을 때 내 소유를 다 판다고 했잖아요. Тэгээд энэ хүн Матай номд гарч байгаа энэ хүн болохоор тэр эрднийг олсныхоо дараа өөрийнхөө бүх юмыг зараад худалдаж авна гэсэн. 이것은 내가 세상에 있는 것, 세상에 누릴 수 있는 많은 것들을 내가 포기하고 믿는 일을 하겠다는 겁니다. Энэ 하나님의 일을 бүхэн 하겠다는 겁니다. өөрт байгаа бүхнээ зарна гэдэг нь бас юу илэрхийлж байгаа гэхээр энэ дэлхий дээр эдэлж одоо тааваараа амьдрч болох тэр бүхнээ орхиод тэр бүхнээсээ татгалзаад итгэлийн амьдралаар Бурхны заасан тэр амьдралаар амьдрнаа гэдгийг гэсэн утгатай юм аа. 그러나 확실한 것은 그 길로 가는 것이 예수님을 잘 따라가는 것이고 또 감추어졌던 이 보화를 발견하게 되는 것이고 또 하나님이 기뻐하시는 일이기 때문에 우리는 끝까지 따라가는 것입니다. Хэдийгээр одоо энэ дэлхийн амьдралаас татгалзаад ингээд энэ нарийн замаар ингээд явж байгаа боловч энэ бол гарцаагүй Есүсийг дагаж тэр эрднийг олж бас Бурханд тааламжтай Бурхныг баярлуулах амьдрал байх юм аа. 자, 그래서 오늘 내용 쭉 앞에서 살펴봤듯이 우리가 이 하나님의 말씀을 어떻게 우리가 봐야 되겠습니까? Тэгэхээр одоо өнөөдрийн хичээлийн минь гол агуулга бол Бурхны үгтэй холбоотой байлаа тийм ээ Библиэд. Тэгэхээр бид нар Библийг унших та ямар хандлагаар яаж унших ёстой гэсэн бэлээ. 정말 이렇게 받들어서 이렇게 해야 되겠죠. 하나님 말씀. Үнэхээр Бурхны үг гэсэн тийм зүрх сэтгэлийн хандлагаар өргөмжилж тийм өндөрт өргөмжилж хүндэтгэлтэйгээр хандаж унших ёстой гэж байна. 하나님을 경외하는 마음으로
저와 Бас 여러분들이 하나님 말씀을 잘 읽고 깨닫고 또 전하는 자들이 돼야 되겠습니다. бас Бурханаас эмээх зүрх сэтгэлээр а бид нар энэ Бурханы үгийг уншиж, ойлгож, тэгээд дэлгэрүүлдэг хүмүүс болох ёстой юм аа.